Бүтгнэр стач. Шудрагаас Тийш Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо бидний сонс олон юм бидний За борлон дамруу. За амар омоглон залхуугаар нэрлэх юм бол амар бос байна. Амар омоглон гүүлээр нэрлвэл амар байна. За. Алийг асуугаад байгаа юм Да аль нь ч үсэн яг бүгд. Бөөднө. Нүтэр хоолн чичэнтэй таны нөгөө танил хүү байна. Нөгөө сайхан хөөрхөн хүү маань ирсэн. Бас анд найзуудтайгаа дагуулад ирсэн байна. Тийм үү. Сайн байна уу? Амар байна уу? За яасан олоннуудаа өвгийг ажиж ширтээд ангуучлах гээд байгаа юм дээ. Олон чонсын дунд байгаа ганцхан хурагчиг жимийнх нь хөдөлж шүү. За тэгээд яана хэрэг зэрэг юутай. Хэтийн зам нь хаашаагаа юм байна. Өө за энэ бид нар бүгдээрээ зөв тав подкастын сонсогч нар. Тэгээ бид нар өөрсдөө бас подкаст хийдэг. Манай энэ Бадрал ангарга гэдэг. Ямар их буутай ирэв дээ. Тийм энэ одоо нэг сүртэй тэгтээ нэг чанарын ялгаагүй. Одоо энэ манай охтонтой адил уу? Адилхан тий. Тэгээ яасан том тас шуухан уу байх юм бэ? Яг бас шиг юм. Харин тий. Танах шиг л юм авдаг байж гэж бодоод. Энэ бас үнэтэй байдаг байгаа маа. Манай охтонцор бол хажууд нь зогсгоор л юм байна. Харин гөлчгөнүүд. Гөлчгөнүүдэд тавьчихсан. За зөвхөн зөвхөн гөлчгөнүүд энэ чинь бас амжтай байна. тийм. Тэгээд ер нь өнөөдөр бас Монгол хэл соёлын талаар бас буурлаасаа асууж одоо гадаадаар ярих юм уу би? Монгол Би чинь кеданаас өөрөөр юм ярихгүй шүү. Олон хэлэг бай. Яг уу Монгол хэл соёл гэсэн. монголоор ярьж болно шүү. Мэддэг ганц ууган хэл юм байна уу? Угсал хэл юм байна. Тийм. Тэгээд бас одоо манай одоо өвөр Монголд зарим хичээлүүдийг одоо сургуулийн зарим хичээлүүдийг нь бол монгол хичээр заахгүй, монгол хэлээр заахыг хориглож байгаа гэсэн тийм одоо шийдвэрүүд одоо урд төрс гарч байгаа юм байна лээ. Тэгээд тэрийг бас өвөр монголчууд маань эсэргүүцээ. Тэгээд одоо энд бас Монгол улсад бид нар бас энийг ярьж байгаа залуучууд ер нь одоо ахмадууд тэгэл одоо энэ цахим орчинд бас их юм хилцүүлэг өрнөжийн л та эсэргүүцсэн зарим нь одоо дууга нэгтгээд хүргэе те эсэргүүцэл илэрхийлье ямар нэгэн байдлаар туслая зарим бүлэг нь болохоор одоо бид нар юу ч хийж чадахгүй гадаад улсын хэрэгт бид нар гаднаас одоо оролцох шаардлагагүй ер нь Монгол бичиг одоо хаях хэрэгтэй ч гэсэн бас бүлэг хүмүүс байгаа тэгээд яг хөө энэ яг цаг үе нь бас ийм байгаад байгаа учраас ер нь бас бид нэр Монгол бууралтайгаа энэ сэдвээр ярилцъя. Ер нь ямар гаргалгаа, ер нь хэл соёл ямар чухал ач холбогдолтой юм бэ? Чухал болгоно батлах гээд байгаа юм уу? Чухал биш үү? Таны бодлоор ер нь яагаад чухал юм бэ? Тэг ер нь мэдээж чухал л та. Хэрв чухал гэж үзвэл чухал биш гэж үзвэл чухал биш байх. Айлч боломж нь байгаа шүү дээ. Альва улс үндэстний хэлэн дээр. Тэгэхээр би бол зөвхөн монгол хэл биш. Улс үндэстний ерөнхий хэлийн тухай ярмаар байна. Яагаад гэвэл өнөөдөр та нар эргэцүүлэх ёстой. Шинэ цагийн хүмүүс түүхэн үйл явцад энэ хэл устдахтай холбоотойгоор ямар түүхүүд бий болж байсан. Тийм үү? Алдаас нь юу хожиж, юу алдав? Авч үлдэс нь юу алдаж, юу хожив гэдгээ бодчихвол та нарт яг зүй зохистой бодол эргэцүүлэл тэмцлийн мөн чанар чинь ирнэ гэж би сэтгэх юм. За бид нар эргэцүүлье. Эргэцүүлье бүгд. Бид нар бол яг хэрэгтэй л гэж л үзээд байгаа юм л да. Хэрэгтэй гэдэг зүйл чинь ашигаараа хэмжигдэн штэ. Ерөнхийдөө ашигаараа хэмжигдэн штэ. Тийм ер нь бол Монгол хүний сэтгэж байгаа бидний энэ мөн чанар бол яг монгол хэлтэй гадаад хэл сурахаас залхуурсандаа монгол хэлээ хамгаалж болно штэ бас.
Аха. Тий яг одоо миний хувьд болохоор монгол хэл маань одоо бид нар монгол хэлээр ярьж байгаа хүмүүс дэлхий дээр бол одоо яг хэдэн сая одоо байгаа тий. Одоо монгол хэл одоо монгол улс дотор за гадна бол өөр монголчууд маань ярьж байгаа бах. Тэгээ эргэн тойрон бас ер нь бол ингээл цөөрөөл улам хомигдаал байгаа. Тэгээ энэ бас одоо юу гэдгийг хэл соёлоо бид нэр улам дархлааг нэмэх тийм зүн совин гэх юм уу те зүн хөтлөд байгаа л багталтаа бидний хувьд. Тэгэхээр би онгод байж албаар жаахан сөрөг орон зайд нь сууя гэж бодоод байна. Албаар та нарыг тэгэж миний юм гэж харамлаасаа гэж хүсээд байгаа юм. Яг хамгийн амархан гаргал аваа тийм байхгүй. Би монгол хэлээр төгс ярьж чаддаг. Өөр хэл сурахаас энэ сурцсан хэлээ ашиглах нь надад амар учраас би залхуурсандаа гадаад хэлийг эсэргүүцэж болох байхгүй юу. Тий. Хамгийн амархан гаргал гавал. Тий. Сүүлийн нэг юм хүний юм нэг уншсан л та. Хэл гараад хэрэггүй болох монгол хэлээр яадаг юм бэ? Гэсэн тийм юм бас бичсэн байсан нэг хүн. За. Хэл гараад хэрэггүй болох хэл гэж. Одоо монгол хэлээд гэж. Монгол хүн өөрөө доош нь хийсэн байсан шүү. Гэхдээ тэр чинь доош нь хийсэн биш үзэл бодлоо илэрхийлж байгаа байхгүй. Энэ дээр бид нэр тэр хүний үзэл бодол яагаад зарим тохиолдолд зөв, яагаад буруу болож байгаа гэдгийг ултаа үзье. Өөрөөр хэлбэл танахаар бол шинжлэх ухаанч, гүн ухаанч гэж ямар ч байдлаар нэрэлсэн хамаа алга. Зүгээр бид нэр хэл яагаад улсад хэрэгтэй, яагаад энэ дэлхий дээр юм олон хэл өөрөө үүссэн бэ гэдгээс ахуулаад зүгээр хэлний тухай ойлголтоо л нэмэгдүүлээ. Хамгаалах гэд туйшраад ч яах вэ, устгах гэд туйшраад ч яах вэ. Тийм үү? Зүгээр яг эрдэмт, шинжээч, хэрэглэгч, улс төрч гэд байж болох нөгөө ашиг гаргагчдын орон зайнаас харъя. Тэгээ. Ойлгож байна уу? Түүнээс би нэг баатарлаг болоод энэ хэлийг өмөрч чадна. Ягаад бол би бүрэн ашиглагч. Тийм биз? Тэгээд энүүгээр би өөрөө уран бүтээлд өргөгч. Энэ хэлээр уран бүтээлд өргөгч. Би энүүгээр тархины наадгаа бүтээгч. Би тархины зингэл бүтээгч. Тийм учраас надад өмөрлийн маш том хан байгаа. Тий, өмөрөх шалтгаан байгаа тий. Ягаад гэвэл би энүүгээр мөнгө олж чадах учраас би хамгаалж чадна. Өөрөөр хэлбэл энэ нь миний ашиг. Багш хүн чинь хэлээрээ мөнгө олж байгаа шүү дээ. Тий. Би чинь өөрөө багш хүн. Монгол хэл зааснараа би цайлан авдаг. Энд чинь анхдагч багшийн өгөөж байхгүй юу? Тэгэхээр энэ бол яг нөгөө багш гэдэг үднээсээ энэ надад хэрэгтэй нөгөө миний орлогын их үсвэр учраас би хамгаалах ёстой орон зай руу орж байна. Нөгөөтэйгээр би гадаад хэлний багш байх юм бол нөгөө байр суурь дээр нөгөө борлуулах байгаа хэл дээрээ илүү сууя шүү дээ. Тий. Хамгийн ихний зүйл бол энэ байхгүй юу? Ойлгож байна. Би англи хэлтэн байх юм бол би англи хэлээ шөө орон зайд гаргахын тулд бүр төрийн дэмжлэгтэйгээр борлуулахын тулд тэр байр суурь дээр суухад гэж болно. Яг л энэ надад ашиг. Тий. Нөгөөтэйгээр би одоо юу гэдгийг хангалттай олон хүнтэй харилцаад энэ хэлээр амьдарч байгаа учраас нэмэлт одоо боловсрал эзэмших төлбөрөөс татгалцсандаа би монгол хэлээ хамгаалж байна. Энэ миний одоо нөгөө зардлаас сэргийлэх арга байхгүй. Ойлгож байна уу? Би чамтай монголоор яриад ойлголцож байна. Чи надтай эргүүлээд харилцаж байна. Энэ миний гадаад хэлээр яриагүй зардлыг одоо юу яаж вэ? Чөлөөлж байна. Ойлгож байна уу? Тэгээ би ашиг талаасаа. Тэгэхээр би борлуулагч аль талдаа байгаа вэ гэдгээс хамаарат энэ нэг талдаа ашиггүй нөгөө талдаа ашигтай аль үзэгдлийг гаргаж ирж байна шүү дээ. Ойлгож байна. Тэгэхээр энэ монгол хэлийг хэрэглэгч байх тусмаа хамгаалалтын талбар би болно. Тийм биз? Бас монгол хэлээр үйлдвэрлэгч байвал бас үйлдвэрлэгч. Өөрөөр хэлбэл чи хошигнож хүний тарих зэнгүүлэгч. Би бас хошигнож хүний тарих зэнгүүлэгч. Аль нь бид хоёр монгол хэлээр тоглогчийн хувьд тийм биз? Энэ бит хоёрын гол зэвсэг байхгүй юу? Одоо борлуулж байгаа бүтээгдэхүүн. Тиймээс бит хоёр хамгаалахаас өөр аргагүй байхгүй юу? За тэр нөгөө үүдэнд тамиг ширхэлдэг хүүхнээс илүүтэй бит хоёр бол энийг өмөөрөх ёстой орон зайд буюу гол одоо бүтээгдэхүүнээ хамгаалах ёстой орон зай зогсоод байгаа юм. Тийм биз? Тэгэхээр энийг би яагаад хамгийн түрүүнд яриад байна гэхээр танайхан чи юмыг мөнгөөр үнэлээд байдсан шүү дээ.
Тэгвэл би англи хэлний багш нарыг ятгаад хэдий ч нэ монгол хэлтэн байна төдий ч нэ борлуулалтын талбартай болно штэ чи гэж ятгая. Англи хэлний багш нарыг уу? Англи хэлний багш нарыг ятгах гэж байгаа бол. Аха. Чи тийм үү? Улсын боловсролоор англи хэлийг олголоо гэхэд үндсэн үзэл нь өөр хэл дээр байгаа газар л өндөр борлуулалт үүсдэг штэ. Тий, нөө англи хэл сурах хэрэгцээ нь байна те. Хэрэгцээг гаргаж байгаа байхгүй монгол хэл сурах чинь. Өөрөөр хэлбэл өөр хэл борлогдох орон зай чинь өөр хэл дээрээ гарч ирдэг. Англи хэлний нутаг дэвсгэр дээр англи хэл заах нь өөрөө хэрэгцээ үүсгэхгүй. Монгол хэлтэн, хятад хэлтэн, орос хэлний нутаг дэвсгэр дээр англи хэл заах нь хэрэгцээ үүсгэнэ. Ингэснээр нэг хүн ажилтай болж нэг хүн орлоготой болж байна. Тийм болохоор одоо Кембрижийн боловсролыг олгоо энэ төр гэдэг цаанаас нь дэмжиж тэр улсынхан мөнгө өгөх гэдэг шүү дээ. Мөнгө олж авах гээд байгаа. Тий, тэр чинь нэг юу зараад байгаа шүү дээ. Хөтөлбөр зарж байгаа. Мөнгө олж авах гээд байна. Нөгөөдөл нь өгөх гэдэг. Нөгөөдг нь өгөхгүйгүй. Зүгээр энд нөгөө томоохон хэмжээний одоо нөгөө төрийн хөхүүлэг хөгшүүрэгтэй зах зээл бий болгож байгаа л тоглолт хийх гэж байгаа Монгол сонирхол байхгүй юу энэ чинь. Өөрөөр хэлбэл англи хэл давмгаа мэдэж байгаагаа мэдэрчихсэн тэр хүн борлуулалтын талбараа өсгөх жаахан тоглолт байхгүй юу. Ердөө. Чарлбин. Тий. Тэр учирноо хаагцсан нь ерөөсөө хамаагүй шүү. Зүгээр энэ нэг нөгөө зах зээлийн хөшүүрэг л байхгүй юу. Яагаад бол энэ чинь рекламны нэг зүгээр жишг байхгүй юу. Тийм байна. Хэлээ өөрөө бид нэр одоо борлуулах ашиг гэж талаас нь ярих юм бол бизнес гэж талаас нь ярих юм бол хэлийг альж талаар нь ашиглах юм. Тэгвэл хэл даваад монгол хэл ашиггүй болж байгаа нь гадаадд манайх нөгөө үгэн наадхай буюу борлуулалтын талбаргүй. Өөрөөр хэлбэл монгол гэдэг соёлын урсгалгүй учраас үнцэнгүй болж байгаа. Одоо хүүгээс өөр дэлхийн дахинд монголоор дуулсан хамтлаг байхгүй учраас хүүгийн үгийг ойлгохыг хүсэж байгаа хүн байхгүй болчихж байгаа юм. Ойлгож байна уу? Хэрвээ бид нар соёлын орон зайд дэлхийн төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн 5 хамтлагтай байхад л 2 кинотой байхад л монгол хэл өөрөө гадаадд сурах хэрэгцээг бий болгох юм. Өөрөөр хэлбэл Монголоос чи Америкт очиод монгол хэлээ заана гэсэн үг юм. Яг л тэр кино сонирхолтой, тэр хамтлаг сонирхолтой учраас ядаж тэр шүлэгний үгэн наадгайг нь ойлгох гэж тэр газар хэрэглэгч үсгий. Энэ гадаад авах толгойноо хийгээгүй учраас монголчууд ялагдаад байгаа. Яг борлуулалтын зах зээл талбар даа шүү. Ухамжтай юу. Тэгээд ялагдж байгаа бол хогч нь гэж хэлнэ. Энэ удаа бол. Яг бол чи соёл үүсгэгч, би соёл үүсгэгч. Гадаадын зах зээл дээр тоглолт хийгээгүй учраас энэ бидний ялагдал байхгүй юу. Тэгэхээр одоо жишээ нь англи хэл бол бас дэлхийн хэл болсон шүү дээ, тий. Тэгэхэд одоо нөгөө англо-саксон гэд бас нэг одоо омог тухайн бас омог дээр одоо түүхэндээ бол ийм омог байгаа шүү дээ. Дуу чи сонсон. За чи нэг дуу сонсон. За юу гэдгийг нэг гадаад хамтлаг. Beatles. За чи сонслоо, аялгуун таалагдлаа. Дараа нь үгийн юу болохыг мэдхийг хүснэ. Тий. За тэгээд орчуулж үзнэ. Ингээд чиний гадаад хэл сурах өдөөгдөж тэнд зах зээл бий болж байгаа. Өөрөөр хэлбэл тэр англи хэлээр яригчид энэ соёлыг дэлхийд хэрэгцээ бий болгож чадсан учраас ялж байгаа юм. Ойлгож байна уу? Ерөөсө эндээс эхэлсэн байхгүй юу? Түүнээс бид нэр Англид юм уу Америкт очиж ажил хийхин төлөө гадаад хэл сурах нь үнэхээр бага. Зөв. Тэгэхээр ер нь хэл энэ төр орог байхад бидний залуу баг байхад ч гэсэн нэг залуучууд шууд нөхөн сонсож байгаа л өөрөөрөө ингээл бичээл тэгэл нэг аягийн ингээл аавын зулаа гэх аавын зулаа болсон шүү дээ. Тэр энэ яг дуу хөгжмөөр соёлоо түгэж хэрэгцээ гаргаж тэр үеэс эхэлж исэн гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр энэ одоо соёлын хэрэгцээ чинь нэг хэсэг одоо гадаад хэлтэн харь хэл гадарлагчдыг бий болгочлоо шүү дээ. Бие даан суралцахыг нэмэгдүүлнэ. Тийм үү? Тэр бие даан суралцах чинь ахаад өөрийнхөө нутаг дэвсгэрээр зах зээл үүсгэнэ. Өөрийнхөө мэдсэнийг заана гэсэн үг шүү дээ. За тэгээд толь бичиг үйлдвэрлэгдэнэ. Анхны толь бичиггүй үеэс ахуулаад эн чинь ингээд багаар чамайг гадаад байх одоо боломжийг ингээ мэрээл байна. Энэ соёлын урсгал чинь. Ухамжтай анх дуугаар эхэлдэг байхгүй яг үнийг хэлэхэд. Тэгээд толь бичиг гарлаа чамд суралцах боломж гэж нэмэгдэн суралцах орон зайг төдий чиний хүмүүс бүтээдэг.
1 багшаас 10 багш, 10 багшаас 200 багш, 200 багшаас 1000 багш гэд үйлдвэрлэгдэл байдаг. Энэ нь ингэж их болох тусам нөгөө хэлийг өөрийн унган хэлтэйгээр дүүцүүлэн сэтгэгчд бий болно. Ингэснээр гадаад бүтээлийг дуурайн хөгжүүлэгчд бий болдог. Өөрөөр хэлбэл монгол хэл дотор орж ирсэн ганц 2 танил гадаад үгнүүд орж ирнэ. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл тэрийг бид нар орчуулахгүйгээр ойлгодог үгнүүд бий болно. Ухамжтай юу? Тийм. Кофе, компьютер гадаад хэлээр байж чинь гэсэн үг шүү дээ. Энэ хэл чинь өөрөө тэр нөгөө нэг анхны нөлөөнөөс хойш 60 жилийн дараа л ингээд гадаад хэлээр байж чихдээ. За, энэ үгнүүд маань өөрөө дахиад хэрэглээг дууддаг. Өөрөөр хэлбэл буулчлалыг дуудана, буюу ажиллах хүчнээ дууддаг. Монголд гадаад хүн ирээд ажиллах боломжийг нэмэгдүүлдэг, монгол хүн гадаадад очиод ажиллах боломжийг нэмэгдүүлчихдэг. Ингэж хоёр улсыг дотор нь холж байгаа. Үйл явдал чинь. Дуунаас ихэлсэн үйл явдал чинь хөдөлмөрийн буулчлал руу ороод ирж байгаа. Тийм, компьютер байна. Ингээл бүгд мэддэг болол. Ойлгож байна уу? Гэхдээ дамгай соёлтон нь хизээж чамаг дээд албан тушаалтаа авдаггүй. Дорой соёлтон нь үүргэлж тэр улсынхаа иргэнийг дээд албан тушаалтаа томилдог. Энэ үзэгдэл гарч ирснээр тухайн улс хялбархан буулчлагдаж хүний хөдөлмөрийн боол болж болдог байхгүй юу? Энд чинь маш том одоо нөгөө нийгмийн асуудлыг шийддэг шүү дээ. Одоо хөгжингүү улстай бол. Тэднийд угаасаа хүний нөөц аль ч улсад дутмаг байдаг. Ялангуяа эрмүүн ажилчин дутмаг байдаг. Тэгэхэд дорой соёлтой гэж өөртөөгөө хүлээн зөвшөөрөж тухайн соёлыг сутлагсад бол өөрөө эрмүүн хөдөлмөрийн хүч буюу соргог боол болж чаддаг байхгүй юу? Ойлгож байна уу? Чи манай улсад байхын тулд юугаач золиослоход бэлэн байгаа чинь би чамд хамгийн муу ажлаа өгөх тэр сэтгэх өгүүлсэгдэг. Тухайн нутагт амьдарч байгаа хүн бол чамд өөрийнхөө иргэнд за би чамд уршуулгын талбарт ажиллах ажил өгье гэхэд чи ялтан биш бол тэрийг хизээч авахгүй байхгүй юу? Тэр улсыг туйлын шин чанараар хүлээн зөвшөөрөөд тухайн нутагт өөрийн орон зайгаа үүсгэхийг хүсэж байгаа дөрвөгч бол тэр боолын хөдөлмөрийг эрхэлдэг. Ингэснээр би манай одоо нийгмийн хүмүүс хийдэггүй ажлыг чамд өгөж тэр ажлыг цааш нь явуулах боломж үүсдэг. Тэгэхээр аливаа улсын хэл соёлыг устгах үйл ажиллагааны гол зорилго нь боолчлолын шинжтэй байдаг. Тэг боолчлол гэдэг нь та нарын нөгөө кино шинээс сурасан ташуураар зодуулан хөдөлмөр эрхлэлт биш шүү. Хүн ард нийгэм нь голсон ажлыг хийх хүнийг олох гэдэг нь боолчлол юм шүү дээ. Ойлгож байна уу? Чи ирмэлзэлтэй. Би бол хаягдсан ажилтай. Энэ хоёрын зохицол ингэж л гарч ирдэг. Ойлгож байна уу? За, энэ байдлаар улс явж гин цаашаага. Яваад тухайн газар чинь мэдээж 2 дугаар үеийн 3 дугаар үеийн болцлогчд гарч ирэнгүүт нийгмээ харьцангуй судлаж тийм үү өөрийн уул хилэн хаяад суурьшсан орныхоо хил соёл нэвчээд ирэхээр дундаж давхарга руу ороод ирнэ. Ухамжтай юу? Ойлгомжтой. Дундаж давхарга руу ороод ирнэ. Энийг хизээж дээд давхарга руу оруулахгүй учраас өөрөөр хэлбэл энэ 2 3 дугаар үеийн одоо тухайн одоо дөрвөгч хизээж дээд албан тушаалд очидгүй учраас тэд нэр захиалга бүтээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл танаа нутгийг би цөлмөн дээрэмдмээр байна. Энэхүү захиалагт чи өөрийн улсаа уруу татчих чадах юм бол одоо тэр цөм улс руу эдийн засгийн шунал оруулах гэдэг шүү дээ. Ойлгож байна уу? Тэгэхийн тулд чи ийм бодлого хэрэгжүүлээд ингэж урайлаад ийм даваа чанар үзүүлээд ингээд гээд нийгмийн бүтцийг нэвдэж эхэлдэг байхгүй юу? Яг энэ бүтэц эвдэх үйл явц дээр чинь өнөө хэлийн устгах үйл ажиллагаа буюу бүх ард түмнийг болчлолын дөрвөгч болгох бодлого ч орж ирж байгаа. Хэл соёл ерөнхийдөө боловсруулалтын оронд тоглох. Өөрөөр хэлбэл чи бие даасан уян ухаантай хилтэн байх юм бол өөрөө зохион бүтээгч байх чадвартай. Нийтээр нь болохын тулд чи шинэ хилэнд дасаагүй соёлд байх шаардлагатай. Тэгээ олон тооны хаягдал бөгөөд эрмэн болчлолыг бий болгохын тулд боловсролыг сольдог байхгүй. Гэхдээ энэ нь тухайн хил дээрээ боловсрол нь явна уу? Эсвэл өөр хил дээр боловсрол нь явна уу? Ерөөсөө хамаагүй сэтгүүг нь төр хугацаанд өөрчилж одоо соёлын шоконд оруулна гэдэг шиг соёлын царцалтанд оруулдгийн тарихыг
Ойлгож байна уу? Цоошин соёлд хүчээр оруулж. Албаар оруулаж болчилдог байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр яг энэ үйл явц л болоод байгаа. Бид нар хараад байгаа. Ойлгож байна уу? Тэгэхээр ч нэг газар нутгийг нь одоо ингээд хашаалаад одоо манай өвөр монголчуудыг миний өвөрсийг ингээд яаж яагаад энэ дээр маш том одоо эдийн засгийн нэг бие даасан хүмүүс, оюун санааны хамгаалттай хүмүүс, бүтээгч нар байгаа учраас ингээд өөрсдийн дураар засаглаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэд нарыг маш хүчтэй оюун санааны зарцалтанд оруулахын тулд тухайн улсаас бодлого агуулчихж байгаа. Өөрөөр хэлбэл яг боловсролыг сурах чинь 20 жилийн хөдөлмөр байдсан шүү дээ. 6 жил ойлгоно, 6 жил бүтээн, тэгжээтэл нас хөтлөн, 2 дугаар үеэс тэрийг ойлгоно гэд. Яг энэ хугацаанд маш их хэмжээний боол төрдөг учраас тэр ашгаар нэгт өөрт гарч байгаа хүний нөөцийн асуудлыг тэр нийгэм шийднэ. Хоёрт дотоод баялуулна, харьцангуй гүн шунах боломж үүснэ. Ойлгож байна. Энэ хоёрыг зэрэг явуулахын тулд л тэр өөрийнх нь хэл дээр байна уу хамаагүй. Өөрийнх нь хэлийг устгаад хамаагүй. Тэр боловсролын царцалт гэдгийг л үүсгэж байгаа. Яг тэгвэл шин юма бүрэн ойлгоогүй хүн бүтээгч байж чаддаггүй. Чи одоо англи хэл сурж байхдаа англи дуу зохиохгүй гэдэг л хууль байхгүй юу? Тийм ээ. Эзэмссэн үед чи бүтээгчийн орон зайд орж ирнэ. Гэтэл эзэмшил гэдэг чинь өөрөө цаг хугацааны нэхэлтэй. Яг энэ цаг хугацааны нэхэл дээр бүтээж байгаа нийгмийн тоглолт нь боловсрал шинжилэл юм шүү дээ. Тэгэхээр Монголд байгаа Кембрижийн боловсрал, Хятад байгаа хэл эсэргүүцэл хоёр яг ижилхэн бодлого байхгүй. Манайх болохоор Кембрижийн юу гэх болохоор бид хэл дотор нь систем эвдэлт. Бид нар болохоор тэрийг өөрсдөө хийгээд байгаа. Одоо өөрсдөө ч гэж нэг хэсэг бүлэг чи яг артлын нөгөө сүлбэлтэйг нь мэдж байгаа мó гэж байгаа шүү дээ. Энэ хоёр нэг цаг үед байна гэдэг чинь өөрөө хангалттай хардгах зах байна. Миний зүгээс ягаад гэвэл олон түүх олон улс үндэстэн мөхөж бас зэхэж байгаа түүхийг харж байгаагийн хувьд энэ хоёр яг нэг цагтаар байгаа нь ялангуяа коронавигийн дараа байгаа нь хангалттай хардах шалтгаан байхгүй юу. Эндээс 3 тамга гаргана. Яагаад 21 онд биш 20 онд яг Хятадын нутаг дэвсгэр дээр халбар түгэлтийн цэг болсны дараа өвөр Монгол, Хонконг, Хятад 3 мөргөлдөөний шин чанартай болов. Ойлгож байна уу? Энэ бол эдийн засгаа хүний нөөцөөр аврагч байгаа Хятадын засгийн газрын бодлого нэг талтай мөн. Хэрвээ энэ чигтэй байвал ойлгож байна уу? Хүний нөөцөөр дутагдцсан. Хангалттай их хүн өгцөн учраас боолга бий болгох хэрэгтэй. Тиймээс өвөр монголчуудыг боол болгож авахын тулд буюу хаягдл одоо ажилтнтай болгохын тулд яг энэ одоо хэрэгтэй зүйл нь мөн. За тэгвэл хоёр дахь шалтгаан нь хэрвээ тэмцлийн шин чанартай байх юм бол иргэний дайны бяцхан дүл гарна. Тэгэх юм бол Америкийн засгийн газарт илүү ашигтай. Яагаад гэх юм бол нөгөө хараат улс, бараат улс болгох бодлогоор тэнд нөгөө нэг олон улсын зохицуулгаар цэргээ оруулаад нөгөө угаасаа дэлхийд даяараа Хятадыг ерөнхийдөө халдвар түгээгч гэд сэтгцэн байгаа үед тэд нар өөрсдийнхээ нөгөө нэг шууд удирдлагын тогтолцоог бий болгох боломжтой. Америк цэргээ оруулж чадна гэж юу? Хангалттай. Ягаад бол иргэний дайн дээр энэ боломжтой болдог байхгүй юу? Одоо тэрэн дээр Оросын холбооны улс жишээ нь энд болохоор олон улсын цэрэг гэдгээр хэн нэг цэрэг өгсөн бэ гэдэг л тоглолт байхгүй юу? Зүгээр нэгдсэн үндэсний байгууллага энэ төр гэдээ ороод ирдэг. Яг тэрүүгээр орж ирдэг. Зохицуулгын тогтолцоогоор ороод ирнэ шүү дээ. Тэгээ тэн дээр хэн хамгийн их цэрэг өгсөн бэ гэдэг л тэр өөрийнхөө гүрний бодлогыг авчрах боломжийг нээж. Хин их хөрөнгө оруулсан байг тий. Ойлгож байна уу? Гэтэл Хятад, Солонгос, ялангуяа тусгаар Солонгос хоёр бол олон улсын бодлогоос жаахан ангид байх, өөрөө цэргийн тоглолттой байх гүн бодлоготой улсууд шүү дээ. Тусгаар Солонгос гэдэг нь та. Тусгаар Солонгос л байхгүй юу та? Өмнөд Солонгос нь тусгаар биш юм уу? Тусгаар биш шүү дээ. Хараат Солонгос. За ойлголоо. Ойлгож байна уу? Ойлголоо. Дагуулна. За тэгээд энэ хоёр ч нэг зэсгийн бодлого гүнтэй улс учраас заавал энэ олон улсын тоглолтыг эсэргүүцнэ. Заавал шүү. Хятадуудыг олон жил цохиж өшөглөж бас өөрөө өшөглүүлж явж байсны хувьд тэдний чинь одоо үлдсэн байх ёстой зүйлийг тэмдрээд байгаагийн хувьд энэ дэлхийн 3 дугаар дайны анхны цог болж чадна.
Пөх Монгол, өвөр Монголоос. Гэхдээ яг та нар дэлхийн 3 дугаар дайн 1 гэж нэрлэж би дэлхийн 21 дугаар дайн гэж баг хэлэхэр байхгүй юу? За. Олон үндэстний дайнаараа нэрлэвэл тэгээ эн чинь бид нар хүн төрөлхтөн анх байгуулалтаас үндэсний ястны хэл соёлтны дайн нөгөө ингэж хоморглон олон удаа хийсэн төх байгаа шүү дээ. Тийм биз? Тэгэхээр яг ийм олон үндэстний дайны анхны цаг бий болох боломжтой. Хаттууд эсэргүүцээд нэг юм болно. Тэгэнгүүт Оросууд нөгөө хятадаа балбах дуртай юм болохоор юм болно. Тэгээд тэд нар чинь бид нэрийгээ ташуудаад наад өвөр монголуудаа авар гэд бид нэрийг очиж цохиулна. Тэгэнгүүт өвөр монгол, ар монгол манай улсаа гэд нөгөөх нь эзлэхийг бодно. Хоёр монголчууд эзлэгдэх гээд ирэнгүүт бусдаас очиж бүкс долоодгороо долоогоод юу Канадыг, Саксоныг юу бүгдийг нь дуудаад ирнэ. Угаасаа манайх тэгэж нөгөө нэг нэмэлт хүч дуудахтай гарамгаа улс юм чинь чадна. Ойлгож байна уу? Бусад улсыг төрөхөд танд оруулахтаа амархан улс шүү дээ манайх чинь. Бас газар зүүн байрлал ч гэсэн бас. Тий. Тэгээд манайх бол бүр яг ярих юм бол Туркийг ч тий дайнд оруулаад ирэх байхгүй. Ингэснээр олон улсын хизээч дуустдаггүй нэг юм чи манай аавыг алсан учраас би танаа хүүхдийг ална гэдэг ийм цаг үе эхлээд нилээн удаан нөгөө хүн төрлөختний өслөл эхлээд тэгээд хэн нэгэн ухаантай хүн гарч ирж буцааж инх тавин авчиртал буцлаа шүү дээ. Тэгээ энэ нэг талдаа сайн. Энэ хоёрдугаар жишээн дээр нэг талдаа сайн. Ягаад бол хангалттай тооны хүн үхэн гэдэг чинь байгаль дэлхийд маш сайн үзэгдэг. Нөгөөтэйгөр нь миний хараж явдаг чи үхэн гэдэг учраас харамсалтай зүйл. Тэгэхээр би чамайг хамгаалахын тулд тэгээ дэлхийг одоо төр байжээ гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тэ сайн ав байх ёстой юу? Сайн өвс байх хэрэгтэй юу? Гэдгээ би сонгоно штэ. Ойлгож байна уу? Сайн ав байхын тулд та гурлаа цэргийн насны хүүхдүүд хамгаалах ёстой. Би дэлхийгээ бодоод сайн өвс байхыг хүсэх юм бол та гурвуулантандаа явуулаад мэдээж надад ирээдүйд хүүхэд бий болохоос л хойш золиосолно. Тэгэхээр яг одоо би сайн эцэг баймаар байгаа учраас би та нарыг мод таригээд тэгээд дайнаас аварч үлдэхийг хийж байна. Ягаад бол энэ шалтгаан чинь нэгт яагаад дэлхийд дахинд буруу шах үзэгдлийн дараа хоёр улсад зэрэг боловсролын тоглолт хийгээд санхүүжилтэнд шийдэгдсэн. Тэгээд нэг тэгэж эдийн засгийн ашиг байхгүй байхад хоёртууд яваад байгаа вэ гэдгээс л гарч байгаа таамаглаа шүү дээ. Иймэрхүү үзэгдэл чинь нөгөө дайн нөхцөлдгийг олон удаа харж ирсэн учраас ард нь юу болдгийг таамагладаг зөнгөөр л тайлбарлагдаж байгаа юм. Ойлгож байна уу? Ойлгож байна. Тэр яг нэг хөөсөрчүүл энэ ингэж л явдаг үзэгдэл байхгүй юу? Ухамжтай юу? Тэгэхээр та нарыг энэ хөөсрөлтөнд хамгийн зөв шийдвэрээр ухамсартайгаар арын хараад тийм үү би хамгаалах ёстой эсвэл би үүсгэх ёстой гэдэг байр суурь эзлэхгүйгээр энэ асуудлыг хараасаа гэж хүсэж байгаа. Ойлгож байна уу? Би монгол хэлийг заавал хамгаалах ёстой монгол хүн гэдэг нүдээр биш. Тийм үү? Би дэлхийчсэн одоо нэг бүтээгч баймаараа ингэж гадаад хэлийг шүтгэжээр биш. Яг үйл явдлын ухамсарт тарихаар хүн гэдэг орон зайнаас хараад байгаа. Энэ нөхцөлийг. Ойлгож байна уу? За эхэндээ би ахаал нөгөө нэг олз хишиг ашиг гэдэг зүйл ярьсан шүү дээ. Монгол хэлийг устгах нь ямар ашигтай вэ? Үнэндээ ашиггүй. Яагаад гэх юм бол энэ хэтэрхий баг хүн хэрэгэлдэг цаг хугацаагаар өөрөө устан өгөө болох хэл дээр заавал одоогоор би цэргийн одоо нэг их гүрний одоо хятадын хаан байсан бол бодлого баримтлаад шаардлагагүй. Ойлгомжтой юу? Яг бол нэг сандал 10 сая хүний ярьж байгаа яриаг хитэн тэр хүнтэй байжээж заавал бодлогын төвшөнд устгах нь надад ашиггүй шүү дээ. Ойлгож байна уу? Яг тэр нөгөө нэг индианчууд өөрсдөө хилээ алдаж уусаж алга болсон шиг 60 жил хүлээхэд өөрөө монгол хэл устгах байхгүй юу? Та тэгж бодож байна. Хоёрхан бодлого хэрэгжүүлсэн үед мэдээж тэрэнд хүрч болно. 60 жилийн дараа нэг ч монгол хүн монголоор ярихгүй болгож болно. Хоёр бодлогын дараа шүү дээ. Гэхдээ би хэл устгах бодлого хийхгүйгээр. Ямар соёлоор эдийн засаг. Эдийн засаг. Эдийн засаг биш. Биш үү? Биш. Одоо амжиргааны төвшнөр хэл байж байгаа шүү дээ. Амжиргааны бүртгэлээр. Юу гэсэн үг вэ? Амжиргаагаар нь сарын цалингаар нь барьж байгаа гэсэн үг.
Ер нь зөв. Өөрөөр хэлбэл чи улсад алба хаахын тулд заавал гүн хэмжээний улсын хэлийг эзэмсэн байх шаардлагатай. Тэгэхээр чи тэр хэлийг сураад монгол хэлийг баг сурах байхгүй юу? Тэгэхээр Монгол улс болохоор бид нар чинь яг төрийн хэл чинь монгол хэл шүү дээ. Тэгээд Яг хөө энэ улсчин асуудал биш шүү дээ. Би хятадын хаан байгаа тохиолдолд гэж байна шүү дээ. Зөв. Өөрөөр хэлбэл би өөрт байгаа монголчуудаа устгах байгаа үед бол би зүгээр л заавал ажил хийхэд гүн хэмжээний хятад хэлтэй байх шаардлагатай гэд явчих болно. Өөрөөр хэлбэл хятад хэлийг хэдий ч нэ гүн эзэмшин төдий ч нэ нөгөө хэл нь хасагддаг үйл байгаа шүү дээ. Ойлгомжтой байна уу? Энэ дээр хөшүүрэг хийх шаардлагатай. Яг л үндэсний үзэл соёлын бүтээл гэдэг зүйл байдаг. Яг бол өөр монголчууд өөрийн хэлээрээ дуу зохиодог буюу амьд шин чанар хэлэнд нь байгаа байхгүй. Ойлгож байна уу? Монголоор дуулдаг одоо нэг дуучид байдаг. Монголоор жүжиглдэг жүжигчид байдаг. Монгол соёлоо бүтээгчид байдаг. Би тэднэрийн санхүүг боочно. Ойлгож байна уу? За. Өөрөөр хэлбэл амьгүй хэл буюу соёлгүй хэл устдаг байхгүй юу? Нэг ч дуугүй хэл устдаг, нэг ч жүжиггүй хэл устдаг. Өөрөөр хэлбэл бүтээгчийн амь шин чанар байхгүй тэр хэл устдаг байхгүй юу? Тэгэхээр би соёл дээр нь тоглоно. Өөрөөр хэлбэл соёл заавал мөнгө нэхэж байдаг. Тийм үү? Тийм. Мөнгө нэхэд соёлоо бүтээх тусам хэрэглэгчээ нэмэгдүүлж байдаг. Тэгвэл би тэр мөнгө нэхэж байгаа орон зай дээр нь тоглож байна. Өөрөөр хэлбэл хятад дуу бүтээж байгаа өвөр Монголыг би санхүүгээр дэмжиад монголоор бүтээгчээвэл би новшроо зуугаад байна. Ингээд 60 жилийн дараа устчих байхгүй юу? Өвөр Монгол. Тэгээд тийм юм дээр яагаад ингээ хоёрт оруулж ирж байна? Цэрэг хөдөлгөөд байгаа юм. Аадах чинь байхгүй юу? 3 давхцлаар дэлхийн дайны цогтой гэдэг байгаа асуудал гэдэг чинь наа чинь байхгүй. Өөрөөр хэлбэл иймэрхүү төвчээр хятад улсад байгаа. Гэтэл хоёрт оруулж ирж байна гэдэг чинь дан хятадын бодлого биш. Дэлхийн тоглолтоор энэ асуудлыг хөөсрүүлж дэлхийн гэж нэрлэгдэх олон үндэсний зайн зохион байгуулж байгаа зарим нэг гар хөлтийн дотор явж байгааг л илэрлээ байхгүй юу? Энэ одоо хятадыг чинь бид нар тэгж хардаг шүү дээ. Лаг одоо нэг толгойтой коммунист одоо тий том дотроо бас зодтолж байгаа. Дотроо бас Америкийн тол болчихсон хятадууд хятадын үндсэн бодлогыг баримталж байгаа хятадууд гэсэн хоёр тал байгаа учраас л ийм үзэгдэл гарч байгаа. Тий нөгөө өчигдөр би нэг юугаар үзсэн ерөнхийлөгч асан элбэг төрж тийм яриадсан байхгүй. Энэ яг Ши Жинпин дарга бол Монголын соёлыг бол яахгүй тий хүндэхгүй гэж хэлсэн. Тэг хүн бишээ. Энэ зүгээр нэг дотор нь нэг яагаад Монголын соёлыг хүндэхгүй гэдгийг мэдэх үү? За. Өөрөө хөвгт толботон байхгүй юу? Тийм үү? Тийм үү? Яг хан биш үү? Өөрөө хан үндэстэн биш. Хан үндэстэн мөн гэхдээ бас цус талаараа монгол хүн байхгүй юу? За. Өөрөөр хэлбэл монгол илэн цэмэг мэдээж тэн чинь 4-ний 8-ны 1-ийн монгол цус аахгүй юу? За. Ойлгож байна. Тэгээд 4-ний 8-ны 1-ний монгол цуснаас гаралтай үлгэрээр хүмүүжсэн хүн байхгүй юу? Монгол хэл дээр үлгэр сонсож хүмүүжсэн. Та тэрийг яаж мэдэж байгаа? Би энэ их улсын удирдагчдыг хөх толботой байна уугүй юу гэж шинжсэн удаг хүн шүү дээ. Ер нь хэр их байна? Хой төрш. Путин монголоор Путины цаг дээр оролдог байхгүй. Ягаад бол тэр чинь бас хөх толботой. Бүр төмөр хааны бас нэг Оросод нэлээд холцтой байдаг гэсэн. Бас нэг удам угсааны юм байгаа. Путин дээр үү? Тийм. Тэгээд тэр чинь буряд юутай байсан шүү дээ. Нааны. За. Тийм асрагчтай. Буряд асрагчтай. Та чи англиар байлаа. Биш ээ, орос дээр ч гэсэн байдаг. Няня гэж. Няня. Ойлгож байна уу? Нөгөө хүүхдийг нэг хүмүүжиж боловсролд нөлөөлдөг асрагч их байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө өөрийнхөө соёлыг хүссүүсээ гэж яах наачдаг шүү дээ. Тиймэрхүү үзэгдлэр бурядууд өөрсдийнхөө юмыг бүтэн жахаа наачсан байхгүй юу? Яг тэрэн шиг тэр нөгөө хин дээр яг гол Ши Жинпин дээр гол удирдагч дээр хятадд бас баг зэрэг наацсан. Тэрээ чинь бид нар зохион байгуулалтаар нааж байгаа. Бид нар буюу манай бүлгийн төрхөөс өмнө гэсэн үг тийм. Төрөх үйл явцаа. Тэр хоёр чинь төрөөд угаасаа заяа тодорхой гарна шүү дээ. Язгуур заяатай гэд. Ойлгож байна уу? Бөөх яараа. Тэгэхээр чинь бид нар энэ Монгол улсын хэдэн тэнэг хөх толботон аврахын тулд тэднэр дээр хүртэл асрагч юм байхыг боломжоор оролцуулахыг хичээдэг байхгүй юу?
Ойлгож байна уу? Мэдээж одоо юу хүндрэлтэн тэр нэг би нэг одоо асрагт сонголоо гэхэд тэр нэг баг зэрэг Монгол үзэлтэй байх тэр сонголтод нэмэр үзүүлэх хэмжээнд явна шүү дээ. Гэхдээ тэр хүн сонголтыг хийхгүй гэдэг нөгөө 50-50%-ийнхаа зөвлөөр хөтлөгдөн шүү дээ. Тэгээд 50-50-ийн магадлал чамаад айл олон давтамжтайгаар Монгол үзэгдэл орон чи тэндээс аль нэг Монгол үзэгдлийг сонгож л таараа шүү дээ. Ойлгож байна уу? Тэрхүү цохилт буюу нөгөө боломжуудыг бид нэр өгдгөөрөө л нийгэмд жоохон оролцоотойгоос бас бүрэн чи ингэж удирдна гэдэг удирдаад байдаггүй. Гэхдээ чиний газраас ирэх модонд нь дунд өөрөөр хэлбэл тийм үү? Чадхаараа л нөлөөлөд байгаа юм ба шүү. Яахав дээ. Нөгөө хөдрөөр ярих юм бол тийм үү? Нөгөө бундын тамга нэг ширхэг байдаг бол бид нар дөрвөн ширхэг хийдгээрээ л ялгаатай юм. Тэгэхээр чиний бундын тамга сугах магадлал өндөр гэдэг шиг. Тийм л тоглолт хийж чаддаг байхгүй. Онгодод бол яг үнэндээ. Өөрөөр хэлбэл чиний сонгох заналд яг өөрсдийн үзэл бодол шингэсэн зүйлийг аль олон магадлалаар хийдэг. Гэхдээ чи өөрийн үзэл бодлоор сонголт хийж байгаа. Би 4-4 бундын тамга хийчихэд хаа чи нэгийг ч сонгохгүй байж болно гэдэг нь бидний бодлого бүрэн хэрэгжидэггүй шалтгаан. Ойлгож байна. Inception гэх кинон дээр гардаг штэ. Зүүдэн дотор нь ороод санаас ойлгодог. Энэ цаг хугацаа бодтой юу? Яг урсж байгаа нь. Та 10 жилийн дараа бууж чадах уу? 10 жилийн дараа, 60 жилийн дараа, 300 жилийн дараа бууж болно. Одоо юу? Ер нь сайн тоонууд яг ач холбогдолтой тоонууд эсвэл зүгээр санамсаргүй. Бидний орчлон 5 хэмжээст байж болно. 5 өөр ертөнц байж болно. Харамсалтай нь бид нэр хизээч өнгөрсөнд буухгүй бас маргааш буухгүй гэдэг нь үнэ. Яг энэ цагаас үсрэхгүй. Цаг хугацаа бодтой юм тий. Бидний ганц бодтой зүйл тэр. Өөрөөр хэлбэл хизээч цаг хугацаагаар шилжих төхөөрөмж бий болохгүй. Энэ бол ертөнцийн ганц үнэн ба. Ойлгож байна уу? Шороо оргуу болж болно, буцаад оршиж болно. Гэхдээ энэ дээр ганц үнэн болгодог үзэгдэл нь өөрөө цаг хугацаа буюу нэг шулуун юм шүү дээ. Энэ ганц шулуун өөрөө онцрох хэвсэг шинжтэй болох юм бол ертөнцийн үүсэл өөрөө эвдэрэх аюултай байхгүй. Энэ од ирэхээс өөрөө хэв журмаас алдагдах аюултай байхгүй. Тэгэхээр нэг л шогоо бүх од ирэхээс энэ чиний гэрэлт орон зайд гараж байгаа бүх бодит зүйл бодит байгаагийн шалтгаан ердөө цаг хугацаа байхгүй. Үүсдэг, оршдог, үхдэг гэдэг гурван үнэн нь би өөрийнхөө үүсдийг үүсгэж чадахгүй, би өөрийнхөө үхлийг удирдах чадахгүй тул оршдог. Тэгэхээр мөнх тэнгэр бол ердөө цаг хугацаа юм. Би нэг подкаст дээр нэг юм асууж амар хүсэжсэн байхгүй юу? Та нэг орон зай шилжилт бол боломжтой. Өөр хэмжээсүүд бол боломжтой. Өөр хэмжээсүүд буюу нөгөө нэг төсөөллийн орон зайн өөр одоо нөгөө нэг нөлөөллүүд бол боломжтой байдаг. Өөр цаг хугацаанууд явж байгаа юу? Өөр одоо шугамуд. Яг ижилхэн хэрнээ оюун ухаан ухамсарлын түвшин нь ялгаатайгаар явдаг. Би танаас энийг амар асууж болж ирсэн юм аа. Сая одоо энэ байхгүй. Та нар тайлбарлал бясалгал хийхэд хүн богино хугацаанд одоо өөрийн хэмнэлийн цаг хугацаанаас илүү богино хугацаанд ойлголтод хүрдэг шүү дээ. Энэ нь тэр цаг хугацаа бодит хэрнээ ойлголтын түвшин нь өөрчлөгдсөн үзэгдэл байхгүй юу? Гэхдээ тэр хүн хязгаарч бясалгал ихэлсэн цаг дээр очихгүй бясалгал төгссөн цагаа одоо нөгөө нэг давахгүй. Тэгэхээр зүгээр ухамсарлаад чи 1 минутанд юу ойлгож байгаа вэ гэдэг нь тархины хурд чинь цаг хугацааг бодгүй болгоод байгаа. Жохон сунгаж байгаа хэм хурдалж байгаа юм шүү дээ. Хурдсах, удаашруулах. Чи заримдаа маанага 4 цагийг ч хоосон орхиж болдог үстэй. Тийм биз дээ. Энд чинь нөгөө цаг хугацаа удаашрал. Гэхдээ цаг хугацаа нь үнэн хэрнээ чиний ухамсар өөрөө удаашрсан үзэгдэн шүү дээ. Тэгэхээр нөгөө ухамсараас хамааралтайгаа цаг хугацаанд хүний идвэх байдал өөрчлөгдөд байгаа хэрнээ нөгөө урсаж нийгмшиж байгаа үзэгдэл нь ганцхан чанартай юм шүү дээ. Ухамжтай юм. Тийм ээ. Тэгэхээр нөгөө би бол нөгөө хариг байгааг үнэн гэж хэлье. Тийм үү. Хариг-харигын тусламжтайгаар дэлхий дээр бүтээн байгуулалтууд болдог гэдэг бас үнэн гэдгийг хэлье. Хүн гэдэг аймагчин өөрөө олон амьтны үүсэлтэй гэдгийг хэлье. Тэр нь үгс үглээ. Ганц бичнээс биш, маш олон төрлийн бит хүн буюу ухамсарт оюун ухаанд хүрдэг
гэдгийг хэлье. Маш олон амтнаас бүрдсэн бид нар гэж ойлгож болно тий. Тэгнь. Одоо ганц бич бол биш. Өөр ямар төрлүүд лээ. Өмнө ярьсан мэт. Яг энэ бол юу оюун ухааныг ямарч бийт одоо нэг эзэмшиж болно гэдэг утгаар хэлж байгаа юм шүү. Оюун ухаан нэр нь. Оюун ухаан буюу бүтээгчийн орон зайд төрөгч, бүтээгчийн орон зайн эрх чөлөө болоод үүрэг хариуцлагыг эдэлж тэрийг эдэлж байгааг хүн гэж нэрлэх юм бол ганц бич гэдэг амтны зүйл бол биш гэдгийг хэлээ. Ойлгож байна уу? Ойлгож байна. Гэхдээ тэр оюун ухаанд хүрэхээр ерөнхий төрхөөр ижилсэх хуулинд бас захирагддаг. Өөрөөр хэлбэл босоо тэнхлэгийн хууль захирагддаг. Тэр нь өндөр байна уу, намхан байна уу, үстэй байна уу, хайртай байна уу? Одоо шим тэжээлийн ямар нэгэн хамааралтай, харшилтай байна уу ерөөсөө хамаагүй. Ерөнхий энэ төрхөнд хамаарагддаг. Одоо жишээ нөгөө юу яриад байдаг чинь хайр гаригаас юм хүн дүрстэй тий. Одоо жишээ мичтийн одон орноос бол нэг юм хүн дүрстэй хүмүүс ирдэг. Чи дөрвөн хөлтэй, хоёр гартай байж болно. Чиний мөчний тоо өөр байж болно. Гэхдээ чи босоо тэнхлэгдэл захирагддаг. Оюун ухаантны хувьд. Аха. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл хэвтэй тэнхлэгийн амьтад оюун ухаантай байх боломжгүй. Гагц босоо тэнхлэгтэй байж ижил чи оюун ухаантай байж болно. Харин чиний мөчтийн тоо, арсны бүтээц, нүдний торлог, дана жижиг сажиг зүйл ерөөсөө хамаагүй. Өөрөөр хэлбэл нуруунд дээрээ боссон гавлал оюун ухааныг үүсгэх боломжтой гэдэг хууль байдаг. За. Би тэгээд таны дээрээс подкастыг сонсчихсан 5 зэрэгэлдээ ийм үйлдэл дээр ингээд 5 өөр сүнс үйлдвэрлэгдээд байж идэг гэдэг манай дэлхий гэдэг ухагтхуунаараа штэ. ертөнц гэдэг чинь одоо нэг бид нар энд ингээд нийгэмшээд нэг ертөнц үсгэж байна. Нэг сүнсний ай үсгэж байна. Бид нар нэг зүйлийг сурч байна. Яг энэ шиг нэг оюун ухааны сүнсний ай маань өөрөө яг дэлхийн орон зайд бол 5 ертөнцтэй байхгүй. Би энэ 5 ертөнцийг яг одоо үгээр нэг цаг хугацаанд хэрнэ давхаргын хувьд ялгаатай. Яаж аж төрдгийг та ингээд тайлбарлаж өгвөл ямар хамаатай. Зүгээр их сонирхолтой. Чи үхээд үзчихэлтэй. Тэгэл ойлгоч ш. Тэгээд төрхөөрөө даанч мартчихна л да харгуулж. Одоо там гэж яриад байдаг штэ тий. Тэр бас нэг нь. Тийм. Өөрөөр хэлбэл мөхөхгүй шалтгааныг ойлгох гэж там гэдэг зүйл өөрөө ухамсарын хэрэгтэй. Энэ ухамсарыг заавал туулалаар нөгөө цаг хугацааны хууль байгаа шүү дээ. Цаг хугацааны хууль байгаа бол туулал гэдэг өөрөө бодож явах шаардлагатай болно. Тэгэнгүүт энэ 5 ертөнцийн зүй тогтолцоо ойлгомжтой болоод ирж байгаа. Өөрөөр хэл заавал сүнс туулж яж ойлгодог юм бол 5 өөр амьдралыг туулуулад байгаа юм. ертөнц байдаг гэдэг нь. Тэгэхээр тэр ертөнцийн нэг хэлбэр буюу мөхлийн шин чанарыг ойлгохгүй байгаа сүнсэнд сургалт явуулдаг орон зайг там гэж нэрлэдэг. Ойлгож байна уу? Бас хөтөлбөр юм байна шүү дээ там чаа. Тэг сүнс хүмүүжүүлэх нэг газар лаахгүй юу? Кембриж гэж. Тэг. Гэхдээ Кембриж биш там байхгүй юу? Тэрэн шиг Деважин гэж бас нэг орон зай та нар бас олон хүмүүс бүр маш олон шашинд байдаг. Амар амгалан гэдэг зүйлийг ойлгодог. Тийм үү? Яг энэ шиг ийм боловсролын буюу сүнсний хөгийн шин чанартай бидний сүнсийг нэг юм тогтмол орон зайд ингээд хүмүүжүүлэх гэдэг чинь дутуулны газар руу шилжүүлээд илүүдүүлний газар руу шилжүүлээд ингээд цаг хугацаа өөрөө ганц жигмтай учраас тэднийг цаг хугацаанд уйж ойлгуулж ойртуулж эргэлдүүлээд байгаа юм. Эцсийн бүтээгдэхүүн нь Деважин точно гэсэн үг үү? Эцсийн бүтээгдэхүүн байхгүй. Эцсийн зориг гэж байхгүй. Ерөөсө түгэнд дэлгэрэлтийн зорилготой учраас эцэс гэдэг юм байна. Түгэнд дэлгэрэлт. Чи анхны одноос одоо болтол шинэ од үүсэж дэлгэрч. Тийм үү? Окторгуугаар нэг энэ окторгуу дүүртэл нэг цацарч байгаа зүйлийн нэг хэсгээс хойш чамд эцсийн зориг буюу хана гэж байхгүй. Од үүсэхдээ өөрийн орон зайг үүсгэж явдаг учраас энд эцэс гэж бас байхгүй. Тэгэхээр жижиг юунууд үүсээ. Өөрөөр хэлбэл чи одны од гэдэг зүйл өөрийн нэг юм орон зайг үүсгээд гаригтай ертөнцтэй байгаад байгаа шүү дээ. Ага вакуумч байна уу юу ч байна нэг орон зайг ингээ бий болгоод тагааз. Эднэр өөрөө орон зайд байгаа юм биш. Тэд өөрсдөө орон зайг бүтээдин гэдгийг л ойлгочвол хязгааргүй гэдэг ойлголт яаж бий болох нь ойлгомжтой болж идэв. Өөрөөр хэлбэл орон зайг өөрөө бүтээгээд оршоод байгаа үед хязгааргүй зүйл үнэн болдог. Орон зайд багтаж юм үүсэж байгаа үед хязгаар гэдэг зүйл тодорхой болдог. Харуулсалтай нь окторгын хувьд од нь өөрөө орон зайг үүсгдэг учраас хязгаар гэдэг зүйл өөрөө тодорхойлогдохгүй юм. Яг л шинэ од үүсэх болгонд өөрийнх нь орон зай гарч ирэх юм. Тэгэхээр энд өөрөө хязгаар тодорхойлогдох боломжгүй юм.
хэдийн ширхэг од байна. Тэдний эзэлхэн өөрөөсөө үүснэ. Бид нар бол өөрөө хязгаарлагдсан орон зайд амьдраад байна шүү дээ. Дэлхийгээд. Тий. Одоо энэ хязгааргүй буюу өөрийнхөө орон зайг үүсгдэг одоо ойлголтод хүрэх гэж сүнс боловсроод байгаа. Миний сүнс устдах боломжтой болов? Боломжтой. Яавал? Юу яавал гэж. Одоо ингээд би үхсний дараа ингээд чи бүгднгийн зарцуулбал. Тэр яаж бүгднгийн зарцуулдаг вэ? Яг яахаар дуусгаа? Одоо тэг эрчим төрхийн тулд одоо олон амьдрал үдсэн байх хэвээр эсвэл үгүй. Чи ухамсар буюу дурсамж тээж байгаа үед чамд эрчим хадгалагддаг байхгүй юу? Чи огт дурсамжгүй болох үед чиний тэг эрчим бий болох байхгүй. Өөрөөр хэлбэл ой санамжаа алдах. Ой санамжаа алдах биш. Тэр чин төр одоо арилаад тэгтээ сэвэн үлдчихэж байгаа шүү. Дахин сэргийх боломжтой. Бүр оргүй буюу нөгөө бүгдийг нь арилгах тохиолдолд боломжтой. Арилгах гэдэг нь гадны биетээр нь олуулна гэсэн үг. Өөрөө өөрийгөө устгах боломж сүнсэнд муу бага. Гэхдээ бас боломж байдаг. Гэхдээ тэрийг бол бүх дурсамжаа үүсгэхээр бий болгоно шүү дээ. Би танаас нэг асуух. Та далааламыг юу гэж боддог вэ? Далаалам уу? Яг тийм сүнс одоо дахин ирээд байгаа сүнс юм уу эсвэл чич дахин ирсэн сүнс шүү дээ. Гагцхуу тэн дээр зарим нэг арга барилаар чиний өмнөх амьдралын үйл явцын зарим нэг тод үйл явцуудыг сэрэх боломжтой шүү дээ. Тэгээ ялангуяа өмнөх амьдрал чинь тогтмол шинжтэй байх юм бол сэрэх шиг амарх юм байхгүй. Бүх далаалам ижил тогтмол амьдралын хэмнэлтэй учраас түүнийг давтах аргаар өмнөх хэмийг нь хурдан сануулах боломжтой. Ойлгож байна уу? Хэд хэдэн дурлал үзсэн далаалам дээр өмнөх амьдралээ сэрэх боломжгүй. Дурлал үзсэн гэсэн юм. Дурлах ёсгүй шүү дээ. Тийм учраас эрий чи эмэгтэйчүүдээс хамгаалдаг байхгүй. Тэгэхээр эр хүний хувьд эмэгтэйчүүд өөрөө дурсамжийн өвөрмөц байдлыг үүсгдэг. Эр хүнд дурлалчвал яах. Тэр бол тогтмолын шинж чанарыг үүсгэх боломжтой шүү дээ. За. Тийм үү? Одоо ингээд нөгөө одоо ягаад шинж чанард тийм эр бэлгийн хурцлалыг хүлэн зөвшөөрдөг юм мэдгүй. Хүлэн зөвшөөрдөг гэж юу? Чи хрестийн шашныг бод, шарын шашныг бод. Ерөнхийдөө альва шашны орон зайд соёлоор нь олон нийтийн орон зайдаа нөгөө нэг рекламны талдаа хүлэн зөвшөөрөхгүй боловч тэр юу Ромын пап манай үед л банддаг л байсан. Тэр католик шашны нэг тийм банддсан ш саяж бандсан ш. Тэгэхээр тэр үеийн Ромын пап одоо үеийн Ромын пап яг нэг зан үйлтэй байгаа. Яг тэр католик урсгалд яг тийм үзэгдэл гараад байгаа байхгүй. Тэрнээс яг христийн юм бол тийм байхгүй шүү дээ. Тэр чинь олон эрхтэйчүүд байгаа үед чинь тэр чинь харин тийм яг нэг тийм нөхцлөөс болоод тийм үзэгдэл гараад байгаа байхгүй. Тэгэхээр чинь зөвхөн католикт тийм нөхцөл байхгүй шүү дээ. Одоо шарын шин ч гэсэн дан одоо цаанд протестант ч юм бол тийм байхгүй байхгүй. Гэхдээ протестант ч өөрөө тэр юугүй папгүй урсгална шүү дээ. Тийм. Тэгэхээр чинь би зөвхөн папын тухай ярьж шүү дээ. Гэхдээ христийн шашинд бол тийм зөвшөөрөхгүй тийм ээ. Христийн шашин зөвшөөрдөг. Зөвшөөрөхгүй. За, хоёулаа 21 урсгалаар нь хэрэлдэх юм уу? Бид бол 18 зөвшөөрдөг, үлдэн зөвшөөрөхгүй гэж хэлээ. За би бол 3-ыг л мэднэ. Тэр урсгалуудын зөвшөөрөхгүй дандаа шинэ үеийн урсгалууд байхгүй юу? Өөрөөр хэлбэл хэрэглэгчээс үүдэлтэй үзэл бодол үүсгэгчтэн. Улбаа үзэл бодол үүсгэж байгаа нь тэр уламжлалыг авч үлддэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл бүр энэ христийн урсгал чинь нөгөө юунаас гаралтай шүү дээ. Цэргийн армийн сүсэлтэй шүү дээ. Цэргийн ямар цэргийн арми? Яг ингээд нөгөө шашны төвшөнд хөгжүүлсэн цэргийн арим шүү дээ. Одоо энэ залмаатны дайм гэдэг. Яг гэхдээ 1200 жилийн дараа болж байгаа үйл явдал шүү дээ. Гэхдээ яг тэр чилж шашин болгож байгаас үзэл нь бол өмнө төрсэн яг шашны хэмжээнд авчиж байгаа нь тэр урсгал шүү дээ. Ойлоо тэр урсгал чинь өөрөө тэр нэг сүнсний мөн чанартай энэ урсгалаар дамжуулаад ямарваа зан үйлүүдийг нэлээд хэтэр хадгалсан учраас тэд нэрээ чинь зохиож авсан субайдаг би тандгийн үзэгдлээс ярьж байна. Ойлгож байна уу? 18 зөвшөөрөөд 3 зөвшөөрдөг. Тий, яг хөө энэ дээр нэг ингээд зууралдаад байгаа шалтгаан болохоор зүгээр яг буддизмд ч одоо буруу хурцэл гэдэг чинь буруу гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүд христийн шашинд бол одоо яг ганцхан үнтэйгээ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр чин ихтэй хүнийг бол яагаад ч Ого хүүс заасан байгаа шүү. Үгүй хүүс заагаагүй. Христийн шашинд бол заасан байгаа. Хүүс заагаагүй. За заасан байлгүй байх. Гэхдээ энэ шүү дээ. Чи ажих юм бол та юм уу? Яг хэдэн оны орчуулгаас гэдгээс хамаарна шүү дээ.
Хэдэн оны орчуулгаас. Өөрөөр хэлбэл орчуулган дээр нэг л үг нэмж байгаа шүү дээ. Ойлгож байна уу? За бурлаа. Өөрөө монгол хэл мэн. Тий, далаа лам дээр ярьж байгаа шүү дээ. Яг хувьд. Ашигын хувьд гэж ярьжсэн шүү дээ. Хэдэн хэлбэрээр монгол хэлний талаар ярих гэж байна. Тэгэхээр нийгэмд байж та яг энэ соёл гэдэг зүйл чинь ямарваа байдлаар ашигтай. Тэгээд нөгөө ашигын орон зайлд орохоор хамгаалаад ашигын орон зайд одоо нэг тодорхой баримт үүсэхгүй байвал тэрийг одоо нэг бодлогын шин чанартай авч үзэхгүй байгаа юм. Тэгээ би энэ хүүхдээ нөгөө ихтгэл үнэмшлийн талбар руу дайраад агаад энэ хүүхдийн ихтгэл үнэмшил ямарваа нэг ашиг үүсгэгчийн орон цагаас гүн хадастагаар ороод ирж байгаа байхгүй юу? Яг гоо миний ихтгэл үнэмшил биш л да. Би аль алиныг судалж үздэг. Тэгээд би аль алингийн шашинтай хүмүүстэй харьцдаг. Чи судалж үзэхдээ хэлийн судлах хэрэгтэй. Яагаад гэх юм бол орчуулган дээр нэг үг нэмэгддэг. Хүн дураараа орчуулж өөрийн үзэл бодлоо шингээж болдог. Бүр хааны дэргэд ловер хийж боломж нь орчуулагчин дараа байдаг. Тэгэхээр нөгөө эн чинь буцаал хэл дээр ирж байгаа аахгүй юу? Тэгэхээр энд нэг хүн монгол хэл хэрэгтэй хэрэггүй гэдэг хувийн үзэл бодол ашигын талбарт ямарваа нэг сэдэлт өгсөн байна. Ойлгож байна. Энэ сэдэлтэн дээр хараад хид хідэн тал өөрийнхөө тоглоомыг найруулах гэж үзснээр зутан чанж байна. Ойлгож байна. Хамгаалах гэсэн нь эн чинь хамгаалж чадах юм бол нэг өөрийнхөө нэр төрийг өргөсөн нэг ашиг гарч ирнэ. Ойлгож байна. Өвөр монголчууд тусгаар байдлын одоо нэг ололтоо үүсгэх гэж өөр дотроо бас тоглоом хийх боломжийг бид нар бодож хоёр хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэвэл хаттаас тусгаар тогтноход нэг цохилт хэрэгтэй шүү дээ. Нэг үйл явдал хэрэгтэй шүү дээ. Хилээ хамгаалж байгаа тусгаар улс болох ийм түүх байдаг учраас энэ аргыг хэрэгжилж ээж болно шүү дээ. Энэ бол таны одоо 3 дахь таамаг нь байхгүй юу? Тий. Хоёр таамаг хэлсэн шүү дээ. Нэгт хятад улсын одоо бодлогын хувьд өөрийн одоо бүхчигсэн ажилчнаа нөхөн авахын тулд оюуны зарцалт хийж боол бий болгодог нэг таамаг. Хоёр дахь нь олон улсын нөгөө тоглолт болж байгаа хоёр дахь таамаг. Гурав дахь нь өөрөө дотроо хоёр хуваагдаж тусгаар тогтнолынхаа гарцыг нээж байгаа гурав дахь тоглолт байж болно. Бид юу их вэ? Эндээс одоо чи энэ гурван таамагийн алинд нь баримт цуглуулна тэр чиглэлдээ үйлдэл хийнэ. Тэгэхээр хэлсэн шүү дээ. Орчуулга өөрөө ноотоо байдгийг шүү гэж. Тийм бас нөө мэдээллийн хувьд дундаа одоо нэг юм хан өсчээд байгаа шүү дээ. Тэнд одоо мэдээллийн сувгуудыг ингээд таслаад байна. Ямар мэдээнд нэтгэх үү те. Сая 2 өдрийн өмнө чинь энэ юуг энэ шийдвэрээ цуцгалсан гэж шүү гэсэн тийм мэдээлэл бас манай захим орчинд явж исэн. Тэгэнгүүт доор нь хүмүүс наа чи худлаа гэж би өвөр Монгол хүнтэй яллаа тэр гэл ингээл энд бас ингээ хүмүүсийн бодол самуурал хэлний хамгийн төгс хамгаалалт бол ерөөсөө л уран бүтээл байдаг. Өөрөөр хэлбэл бид монголоор бусдыг өдөн хатгаж байгаа үед таашаалаар, дураг уталтаар, тийм үү, цэнгэлээр, ухаарлаар ямар ч төрлийн уран бүтээл байж болно. Тэрүүгээ бүтээж байгаа үед бодлоготой бодлогогүй бид хэлээ хамгаалдаг. Монголчууд шашин үүсгээд явчвал бас тэгээ номлолоо монгол хэл дээр. Яг шашны үүсэл өөрөө дайны шин чанартай байдаг. Монгол хэл хамгийн их яаж үүссэн юм бол? Монгол хэл харамсалтай нь бид нэр бүр амтны аймагаас үүссэн аялгауг нэг нийгмийн урсгалтай хөгжүүлсээр байгаад хэл болгоцсон учраас монгол хэл өөрөө хүн төрлөختний хин нэгний зохиосон хэл биш. Харамсалтай. Шорт цаг хугацаанд. Жишээ нь шар гэдэг өнгийг бид нөгөө альва янз бүрийн одоо нөгөө юмыг хуурж яхад түлэгдэлтээр шараас борлуу шилжих өнгөний үзэгдэл. Дээрээс нь дуу чимээ. Энэ хавсаа ойлголт нийлээд шар гэдэг өнгө гарч байгаа. Дуу чимээ. Надаа одоо бас яг тэгээд байдаг байхгүй. Чацах гүнгүүтэй нэг чацах шиг санагдаад. Тийм. Тэгэхээр яг нөгөө ийм анхны одоо шар гэдэг өнгөн дээр та нэг хинэнч яг язгуур монгол хэл биш мөн гэж хэлдэж чадахгүй. Гэхдээ энэний үүсэл өөрөө дуу чимээс үүсэлтэй. Хуурах үйл явцын буюу шарах үйл явцын. Тэр одоо шар өнгө, шарах гэдэг ингээд бүх үгээр нь та нар судалсан ч энэ өөрөө нөгөө нэг 5 метр хүн анхдагчаас үүсэлтэй учраас одоо
яг монгол хэл болохын эхлэл мөн байхгүй. Гэтэл ши янгу энэ бол зурчдээс гаралтай үг. Өөрөөр хэлбэл манайд жүжигчний урлаг байгаагүй төлсийн урлаг байсан. Хин нэгэн одоо юу гэдгийг ивент итгэхчгүй үед олон хүн юм бүтээн гэдэг чинь хэцүү шүү дээ. Тийм биз? Тийм учраас ши янгу хөгжөөгүй ганцаараа бусдыг баясгах бол ямар ч нийгмийн үед боломжтой учраас төлс хөгжөөд байдаг. Ийм учраас нөгөө кино гадаас орж ирж өгүүлэн зохиолн нь эндээ байж чаддгийн үзэгдэл гардаг юм шүү дээ. Эндээ гэдэг нь өөрөөр хэлбэл яг монгол хүний сэтгсэн уран бүтээл амьдралын үзэгдлийг бүтээх боломжтой. Ухамжтай юу? Тэгэхээр бид нар юу хийх ёстой вэ? Бид нар бүтээх ёстой. Уран бүтээл. Өөрөөр хэлбэл монгол хэл дээр бид нар бусдыг гайхуулж чадаж байвал энэ өөрөө бидний хамгаалалт байна. Өөрөөр хэлбэл бид нар гоё бичих хэрэгтэй. Бид нар монголоор гоё ярьдаг байх хэрэгтэй. Тэр гайгүй хитэн хийдгээ магтаа залгаа ташаад сайхан рекламыг хийгээд байх ёстой. Одоо хүү хаамтлагыг ихээр сонсох ёстой. Тэгээ чамааг ихээр сонсох ёстой гэдэг шиг бүтээж байгаануудаа өөгшөөлөж дэлхийд ийм сайхан зүйлийг устгах нь ямар хэрэгтэй юм бэ гэж хашгирахаараа хамгаалт болно. Ойлгож байна уу? Ийм сайхан монголоор ярьдаг гэж гайхуулах тусмаа хамгаалалт болно. Түүнээс болохгүй гэхээс илүү миний сайхан зүйлийг надад үлдээгэж гэж хашгирахаараа хамгаалалт болно. Тэр уран бүтээлчд бол маш сайн хийх нь шүү дээ уран бүтээлүүдээ. Тэр уран бүтээлийг хүртэн авагчид бид энэ зүйлийг сайхан байна. Тиймээс дэлхийн минь надад энэ зүйлийг үлдээгэж гэж гуйснараа хамгаалалт болно. Ёрдөө. Энэ бол нөгөө дайны шинжгүй энэ 3 магадлаас гадуур үйл ажиллагаа шүү. Өөрөөр хэлбэл 4 дахь ямар ч идвэхгүй тэмцэл юм. Өөрөөр хэлбэл дэлхийд дахин тийм үү одоо Франц хүн нэрээ Монголыг та нар оролдох ямар хэрэгтэй юм бэ гэд дугарч байвал тэнд нэг Канад хүн тийм үү зүгээр штэ наад хамтлагаа дуулуулж л байгаа чтэй гэд ингээд олон бид нар дохио хүлээн авах тусам нөгөө нийгмийн давлгааг үүсгэнэ. Нийгмийн анхааралд орж ирсэн төрийн бодлого өөрөө болгоомжлолыг авдаг. Болгоомжлолыг авсан үед тэмцлийн шин чанар өөрөө давамгай хүчээ олно. Давамгай хүчээ олцсон үед ар Монгол заавал зэвсгийн хүчээр одоо туслаад байхгүйгээр өвөр монголчууд өөрсдөө хүчрэхээр монгол хэлээ хамгаална. Ийм л алсууран бид сэтгэж бусдаа хамгаалах боломжтой. Тэгэхээр одоо ар Монгол буюу одоо тийм Монгол улсад амьдарч байгаа тийм бид маш чанга одоо л монголоор өөрөөр хэлбэл гадаадынхаа нэг гайхуултал бид нар уран бүтээл хийгээд ийм уран бүтээлийг дэлхийн минь хамгаалж өгөөч гэж гуйж. Тэр уран бүтээл дээр тамга тавиад байх юм бол дэлхий өөрөө биднийг хамгаалж өгнө. Ёрдөө. Тэгэхээр бид нар морин хуур тоглох хэрэгтэй, бид нар хөөмөлөх хэрэгтэй. Юу үзүүлэн тэрийгэ үзүүлэх ёстой. Туйл хайлах. Тэгээ сайхан биетэй бол сайхан монгол залуугийн зураг үзүүлээд энэ монгол хүнийг устгахыг хориглож байна гэж дуртачлах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр чинь монгол хүн мөн шүү дээ. Тэгээ сайхан нь үнэн шүү дээ. Нэг сайхан залууг хамгаалж яагаад болохгүй гэж. Панда хамгаалаад байхад ганц хүнийг хамгаалж яагаад болохгүй байгаа. Тийм шүү дээ. Ойлгож байна уу? Тэгэхээр таргалсан ирчүүд бол өөрөө нэр төрийн гутаалт болчихно. Тэгэхээр ганц сайхнаараа чийл зүтгэн дээ. Би ч одоо жоохон гүзээтэй болоод байгаа. Тэгвэл чи өөрөө ингээд монголоо эсэргүүцэж байгаа байхгүй юу? Харин одоо Тэгэхээр чи бие төрөх цогцос дуу хоолой оюун уран бүтээлгээд монголоо хамгаалахын тулд өөрөөсөө ахуулаад хамгаалалт хийх юм шүү дээ. тийм бай. Надад нэг усцсан соёл дээр асуулт байна. Манай нутаг дэвсгэр дээр байсан. Одоо амаас хүн сонсгооргүй урт хугацаа нөхцөлөө. Одоо жинхэнэ сонсоод явж байгаа. Шинтээд. Үгүй. За тэгээ. 50 минутаас удаан бол төвөг. Чи 45 минутаар хичээл ордгийн хуулийг мэдэх үү? Мэднэ. Хүний анхаарлын бас яг анхаар тэгээд завсарлах хэрэгтэй. За яг тэр хуулаад барь. Тэгээ бид нар 10 минут илүүцсэн байна. Багш хүний хувьд ёс утгангуй хаж гаргаж байна. Хичээл сонирхолтой. Ханх тоглохгүй. За зүйл тавьсан шүү. За 2 дугаар гэсэн хэлсэн шүү. Өнөөдөр чинь бүр салхаа байхаар төгөлөө шүү. Монгол хэлний тухай ярьжсэн бид нар. Хэл ер нь ямар хэрэгтэй. Яг хүмүүс өөр хэлээр яриад байдаг юм.
анхнаас л хүн ижлэх юм чи бүгд төр ижил хэлээр ярих нь яасан. Ингээд өөр хэлээр яриад тэгээ хоорондоо хэлээд ойлголцохгүй. Ер нь их төвхтэй нэг ингээд ботглоор тэгэл хүн л төрсөн юм чинь бүгд нэг хэлээр ярихэд яасан ойлголцох амархан. Гэ амархан бодвол тийм байна. Ер нь гэхдээ даяаршил гэдэг болохоор тиймэрхүү над шиг юм бодолтой хүмүүсийн юмыг амархан болгоод бүгд ижлэхийн хэлээр болгоё гэдэг англи хэл рүү гошуурч байгаа юм байна. За гэж бодлоо. Тэгвэл штэ яагаад Африкаар даяаршааг юм бэ? Тэгвэл бүгдээрээ нэмгэн сайхан хөнгөн хувцамсоод амьдарч штэ. Цаг өөрийн хувьд өөр болохоор Монголд одоо Африк байгаа шиг байж болохгүй штэ. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл байгаль алга. Тэгээд энд эсгэрж байгаа салхины чимээ, Европод эсгэрж байгаа салхины чимээ, Жангарт эсгэрж байгаа салхины чимээ өөр байхгүй юу? Тэгэж бүү ярих юм бол Менингийн талд эсгэрсэн салхи, Алтан хайрханд эсгэрсэн салхи өөр байсан учраас тэр л эсгэрэлтээс тэр зүйлийг нэрлдэг учраас. Тийм үү? Тэр хилүүд чинь ондоо төрж байгаа юм. Өөрөөр хэлбэл байгалийн алга байдал олон хил үүсгийн нөхцөл юм. Ойлгож байна уу? Намхан нохой, өндөр нохой хоёр өөр дуутай байдгийн тэр байгалийн өгдөл өөрөө дуу чимээний ялгарлыг үүсгэж байгаа юм шүү дээ. Энийг ойлгох юм бол энэ алга ертөнцийг хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүйтай адилхан бид нар олон хэлний аймгийг хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй юм. Тэгж байж тэр тухайн нутаг дэвсгэр дээр амьдрах эрх бүхий хүн төрлөختөн. Япон нь Японд оршиж, Монгол нь Монголд орших үндэс чинь бий болоод байгаа юм. Явхамжтай юу? Энийг албадлагын шугамаар ижилсүүлж болно. Гэхдээ цаг хугацааны иргэшээр буцаад алгална. Дэлхийд нэг удаа маш том одоо засаглал бий болгоод дарангуйлал бий болгоод бүх хүнийг ижилхэн хэлтэй болсон ч нутгийн аялгаараа ялгарч эхлээд. Ойлгож байна уу? Англи үг ашигладаг Орос аялга төрдөг юм. Англи үг ашигладаг Япон аялга төрдөг хөлчин гараад ирнэ шүү дээ. Ойлгож байна. Бид нар хүртэл өөрийнхөө монгол аялгыг англи хэлэнд дагуулчихдаг шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө нэг байгаль бид нарыг заавал алаглуулах гэдэг хүсэлтэй гүн холбоотой биш үү? Цинглиш. Цинглиш гэж англи хэл гэдэг манад. Тэр үү? Цингл гэж үний юу? Цинглиш гэдэг. Хамгийн сүүлд болсон шүү дээ. Ядж байгаад чиний хэлж байгаа ингээ гэдэг чинь дэлхийн дахин зөвхөн Монголд байх боломжтой аялга байхгүй юу? Тэгээ Монгол гэдгийг ингээ вэ штэ. Вьетнамд бас ин гэдэг овогтой байдаг штэ. Гуйен. Монгол гэж хэлж чадахгүй штэ уртаар. Так тук. Өнг гэдэг тийм юутай овогтой маш олон хүмүүс байдаг штэ. Тэр өнг гэдэг зүйлийг чинь дэлхийн дахин дээр яг хідэн үндэстэн хідэн одоо хэлний аймаг агуулдаг вэ гэдэг чинь өөрөө маш бага үзэгдэл байхгүй юу? Ойлгож байна уу? Монгол хэлийг бас гадныхан дандаа аялахтай ярьдаг штэ. Яг монгол хүн шиг ярьдаг. За тэгвэл энэ боломжтой. Яагаад тэгвэл өргөмөл шин чанартай байх юм бол боломжтой шүү дээ. Багасаа өссөн. Багасаа өссөн. Дахин суралцахын орон зайд бол нэлээд хэлний булчин шаардсан шүү. Монголчууд бол гадаад хэлийг бол тухайн бүр нутгийн хүн шиг нь ярьждаг шүү дээ. Дахин сурсан мөртлөө. Одоо тий дараа нь сурсан мөртлөө. Ердөө монгол хэл энэ хэл тагнаан булчин хүчрхэг хөгжүүлдэг хэлнийхээ хувьд бусад хэлийг суудаж дуудахад амархан тэр булчин гийн давуу талыг өгч байгаа. Жишээ нь ингэж яриа л да. Чамд тийм үү? Огт булчин байхгүй хахад чи биеийн хүчний ажил хийх. Чи асар их биеийн хүчний ажил хийж яагаад биеийн хүчний ажил хийх хоёрын одоо харьцуулалтыг бодоод үз. Яг тэрэн шиг бидний ам тагнаан одоо маш олон булчинг монгол хэл ажилуулдаг. Бүр цаашлаад бидний бүр юу хөвчт булчингийн хөгжлийг хүртэл заавал хөгжүүлдэг байхгүй юу? Хөвчт булчин гэдэг нь. Одоо хөөмөлөхөд ашигладаг хөвчт булчин. За. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ амны хайр цагны булчингаас гадна бүр хоолой, улаан хоолой, цагаан мөгөрснүүдийн булчингуудыг шавхаж идэг хэл учраас биднэрт энэ хэл өөрөө бусад хэлний нөгөө нэг хэлийг сурахад ашиглах булчингуудыг хангалттай хөгжүүлээд өгсөн учраас бид нар ёстойно байлдаж байгаа тариан талбай дээр гарах шиг хялбархан хэлийг эзэмшдэг байхгүй юу? Ойлгож байна. Гэтэл гэртээ ялхаатал сууж ясан мэт маш цөөн одоо хэл тагнаан булчин ашиглаж исэн хүмүүс энэ их хүчний ажлыг хийчихээр
сурах боломжгүй буюу булчин хөгжтөл цаг хугацаа алдах гэдэг асуудал тулгарна. Японочууд нэг ил үсгийг хэлж чаддгүй шүү дээ. Ил үсэг байдгүй бүр ил үсгээс татгалцсан тийм нэг хэлээ шүү дээ. Нөгөө хүн залхуурлаа хамгаалах шинжтэй гэдгийг чинь хойлоо байхгүй юу? Лалалала гэд хэлж чадахгүй. Миний нэг бас монгороо болсон. Ир үсгээр хэл. Миний нэг анзаарсан юм байна л да. Одоо ингээд Солонгост явж байгаа одоо явж ивэл Солонгос хүнтэй яриаг юм бол солонгосчууд тэр хэлээр гадаад хүнийг хэлээр ярих ус зүгээр өөрийнхөө солонгос хэлээр ярих гэдэг нэг зүтгэд идэг. Оросд ч юм уу, герман ч юм ялгаа байхгүй. Монголд болохоор монголчууд Монголд ижиж гадаад хүнтэй яг хэлээр нь ярих гад ингээд нөгөө гадаадаар ярих гад амар хичээгээд идэг. Нэг тийм ялгааг би анзаарсан. Тосож очоод. Тий. Яг өөрийнх нь хэлээр нь ярих гад нэг тийм оролдоод ингээд бус тусаас арай өөр байхгүй. Гадны улсуудыг харахаар өөрсдөө хэлээр л ярих гад зүтгээд идэг. Ойлгохгүйсэн ч хамаагүй. Ойлголтол нь ярих гад идэг. Манайхан болохоор яг эсрэгээрээ энэ чинь нөгөө эзэрхийлэгчийн үед бий болсон өөрмөц итгэх шүү дээ. Бид нар чинь нөгөө дэлхийг байлдан дагуулчихсан. Бараг бүтнээр нь соёл иргэншил бүх талбарыг л эзэлсэн шүү дээ. Тэгээд ихэд чи нөгөө би чамаас дээд зэргийн хүн гэдгээ илэрхийлэх шаардлагат яг тэр үед чинь нөгөө монгол хүнд чинь тулгагдсан байхгүй юу? Чи Хятадын хаан байх ёстой, чи Оросын хаан байх ёстой, чи Унгарын хаан байх ёстой. Тэр дайны боловсралтай байх ёстой гэж монгол хүн тулгагдаад тэгээд тэр хүнийг давахын тулд өөрийнх нь соёлоос илүү өөрийг нь мэддэг байх шаардлага гарч ирсэн. Ингэснээр монгол цэргүүд дор хаяж 5 хэлтэй байх шаардлага гарч ирсэн тэр үед. Одоо юан гөрний үед гэсэн үг шүү дээ. Ойлгож байна уу? Тэгээд нөгөө нутгийн хүнийг хүндлээд өөрөө хүндлэл авахын тулд тэр хэлээр нь тэр соёлоор нь өөрийг нь байдалд их дон үүссэн байхгүй юу? Дон. Ойлгож байна уу? За тэгэхээр англи хүн өөрийгөө одоо би бол одоо өндөр боловсралтан ингээд сайхан бардам алхаж байна. Нэг морь унсан сексисэн нөхөр ирэнгүүтээ ёстой дуужигнтал бүр өөрийнх нь хаагаадын зэрэглэлд хэрэгэлдэг нууц үгнүүдийг ашиглаад монголоор нөгөө англиар нь ярьчаар нөгөө хүн чинь хүссэн хүсээгүй мэгддэг байхгүй. Үгээ цэгнэж бодлоо энэ хүн нэгт намайг ойлгоно гэсэн асар их итгэл өвөрлөж харилцсан. Нөгөөтэйгөр төгтий итгэл өгж байгаагийн хувьд хүндлэн нөгөө хүний чинь өөрийнхөө зэрэгт аваад ирдэг байхгүй. Тэгээ яг энэ зүйл хадгалагдсаар байгаад өнөөдөр ирчихэж байгаа юм. Манай одоо нэг богдын үеийн язгууртнууд хүртэл Оросыг Орос чигээд нь хаадынгүүгээр нь доромжилдаг шүү дээ. Энд чинь бүр бичиг дээр нь байгаа. Одоо хэнийг мэдэн шүү дээ. Нөгөө дондод бол юм уу? Биш ээ. Нөгөө ойрдын ханыг хэлээд байна. Галдан бошигт. Галдан бошигт тийм. Тэ тэр чинь Оросоор ёстой шүлэг бичээд эзэнлүү савдаг хүн шүү дээ. Тийм биз? Тэгээд төвд лам ирэнгүү төв дээр нь бичээд өөр дүн савдаг хүн шүү дээ. Энд чи яаж байгаа юм? Би чамаас илүү оюуны чадамжтай гэдгээр нотлоод өөртөө хүндэтгэл хурааж байгаа үзэгдэл байхгүй юу? Тэгэхээр энэ галдан бошигтын энэ үзэгдэл чинь одоож бидэнд хадгалагдаад байгаа юм. Ойлгож байна уу? Энэ тэр хүний гадаад хэлээр нь өөрийнх нь соёлоор нь хүндэтгэн гэдэг чинь эргүүлээд өөрийгөө хүндэтгүүлэх. Урвсан биш, хүндэтгүүлэх үзэгдэл гэж бид нар хүлээн авсан юм. Нөгөө Бямбер эн чинь гацсан бас тэгээ сууж идэг байсан гэж байгаа шүү дээ. Гаднаас одоо зочид төлөөлөгч ирэнгүүт нэг өвөө ерөөсөө өөрийнх нь хэлээр англиар яриад ч юм уу одоо. Тэгээ бүр маш ёх тутагтайгаар ярина гэж. За. Тэгээд тийш онгод дээр бас гарсан байдаг шүү дээ. Сум зарны нөгөө Японд байсан онгод Япон гуулцсан ч бүр гайхсан шүү дээ. Бүр эртний дээд язгууртнуудынх нь хэлээр ярьсан чинь тэр ирд суусан Япон бүр ингээд сүлд айгаад гарсан шүү дээ. Ямар тийм нэг тэнгэрийн том хүндэтгэлийн хэлээр ярьдаг ямар сони ингээ гайхаж гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр чинь онгодууд тэр цаг үеийг чи тийм өндөр хэмжээнд эзэмсэн байгаа байхгүй юу? Гайхалтай ярьдаг. Тэгэхээр одоо миний бодлоор энэ хятадууд шүү дээ. Өөр монголчуудыг хятадаар яргээд бүх юм ингээд тэгэхээр одоо монголчсан хятад аялалгаа болгоод хэлчихлээ. Харамсалтай бид нөгөө хэлийг бүрэн эзэмшдэг учраас төгс ярьж штэ. Уусаад орчих. Уусаад маш хурдан тэрийг нөгөө нэг дээд зэргийн эзэмшил хий. Тэгээ байхгүй ярьчих юм тий. Тэгээ. Энэ чинь нөгөө талаар аялга ордоггүй байхгүй юу? Орохгүй. Яг л бид нар ингээд гургаж. Бид богино хугацаанд 3 жилийн дотор эзнээс нь ч илүү ярина. Гол нь тийм одоо нөгөө нэг талдаа үүссэн давуу чанар чинь яг соёлын бодлогын хувьд дараа нь сул тал болчиход байдаг. Ухамжтай. Яг ингээд нөгөө тусгаар Монгол улс байгаа үед эн чин асар том давуу тал.
Эзэрхийлэлийн үед байгаа үед бол асар том сул тал байхгүй. Бүгд тийм чадвартай байх чинь. Тэд шаардлага болох юм байна. Ажил олж хийх за дээрээс нь тэгээд амьдрахын тулд илүү төгс сурах гэдэг шүү дээ. Хүүхдүүдээ ч бүр маш сайн сурах гэж. Тэгээ хэлээд байж Монгол хэл өөрөө дэлхийн хамгийн их булчин шаарддаг хэлний хувьд өөрөө хаягдах боломж төдийж өнө өндөр. Ядад хүн төрлөختөн залах уу? Тэгэхээр чин залах уу хэлийг сурах нь амархан. Их хөдөлмөр шаарддаг хэлийг сурах нь угаасаа ядаргаатай. Ухамжтай юу. Тэр чин дэм шүү дээ. Англи хүмүүс бас их сонин тийм сонин тий. Яг яаж одоо босод үндэстэн өөр яснуудыг өөрийнх нь хэлээр ингээд одоо сайн ярихыг шаарддаг тий. Бүр ингээд шаарддаг тий. Шалгалт авдаг. Өөрийнхөө хэлийгээ зарддаг тий. Бас нэг тийм дээрэнгүүч юм шиг нэг тийм тий. Бас одоо хэлээр нь муу ярьж байгаа хүмүүсүүдийг бүр шоолдог ч юм уу. Одоо тийм ажиглагддаг л таа. Тий. Аль ч улсад өөрийнх нь хэлээр муу ярьж байгаа хүнийг шоолох үзэгдэл байдаг шүү дээ. Бид нар ч гэсэн нэг монголоор хальт хулд ярьж байгаа юм хөөрхий дөө гэдэгтээ хоёр утга агуулдаг шүү дээ. Нэгт нь өөрөөсөө дорд чи монголоор барахгүй гэдэг бардам сэтгэлээ авч байгаа. Нөгөөх нь хөөрдөм юм чи сураадаа гэсэн урмыг өгдөг. Энэ хөөрхий дөө гэдэг үг чинь өөрөө хоёр утга зэрэг агуулдаг байгаа байхгүй юу? Энэ метод нөгөө уус үндэсний өөрийнх нь нөгөө оршин тогтнохын төлөх үзэл чинь байдаг байхгүй юу? Чи устмааргүй байгаа биз дээ. Гүү. Устмаар нөө. Яг энэтэй ч хамаа өөрийгөө хамгаалах энэ тогтолцоо ч байдаг байхгүй юу? Чи устмааргүй, чимааг илэрхийлж байгаа чи монгол хэлийг устгамаар байгаа. Устгамааргүй байна. Чи өөрийнхөө одоо нөгөө уран бүтээл хийдэг гол одоо нөгөө оюуны нөгөө хэрэгслээ устгамааргүй байна. Энэ хүсэл чинь өөрөө монгол хэл устгахгүй үндэс байхгүй юу? За төгөөд дэлхий дээр устж байгаа хэлийг хамгаалагчдын тухай яриа. Одоо дэлхий дээр бол нөгөө нэг цахим ертөнцөөр тийм үү титэн хэл устлаа тэр одоо бүр 20 хүнтэй боллоо гэл ингээд хэл устж байгаа мэдээг та нар шүүгээд болоод харж. Тий. Өдөр дөрөв гэсэн шүү дээ. Гэтэл тэр устж байгаа хэлийг тийм үү эзэмшчихэд би эрдэмтэн гэж байгаа хүнийг бодоод үз. Тэгээ одоо яг яах вэ? Тэр хэлээр хинтээ ярих уу? Өнгөрч болохоор мэдлэг байхгүй тэр чинь нөгөө талдаа. Ховор хэлийг сурсан хүн гээд. Эзэр хэдлээ лөө. Тий. Тэгээд судлаачийн хувьд нэг үг болгоно үнэлэх боломж нөгөө хүнд үүсэн шүү дээ. Тий. Одоо энэ юунууд байна? Еврейчүүд байна л да тий. Өөрсдийн нөгөө хуучны одоо энэ ном содрын хэлээ буцааж 2000 жилийн дараа сэргээс нэг гэр бүл сэргээсэн гэж байгаа. Хүүхдтэй заагаад хүүхдтэй за энэ үсэг нэг иймэрхүү юу байх гэд таамгаар ингэ зааж байгаа. Тэгээ нөгөө бусад одоо найз одоо еврей эцэг эхчүүд нь хүүхдүүдэд нийлүүлж тэр одоо эртний хэлээрээ ярьдаг болгоо. Одоо тэгээ Израиль бас яг албан ёсоор одоо яг 100% тэр иврит хэлээрээ ярьдаг. YouTube шинжилгээний бүх ажлууд тэр хэлээр явдаг. Тийм. Бүр иврит хэлээр ямар ч одоо юу шинжлэх ухааны бүтээл төрөх боломжгүй гэж зүйд хүмүүс нь өөрсдөө шүүмжилдэг байсан гэж байгаа. Тэгэхэд одоо юу яасан бүр яг судлаад байсан ч юм байдаг гэж байгаа шүү дээ. Тий одоо физикийн Нобелийн шагнал авсан хүн одоо яг тэр хэлээр одоо тэр сургуульд сурсан тийм хүн байна гэж. Тэгээд одоо нөгөө монгол хэл дээр эрдэм шинжилгээний бүтээл төрөх боломжгүй гэж хэлж байгаа би нэг эрдмийн зэрэгтэй хүүхдүүдийг бити танихт гэж хэлмээр байна. Ядаж чи бүхний амсаар дээр байдаг бяцхан үрчлээс монгол нэртэй гэдгийг мэдхүү гэж асуумаар байна. Бид тэрийг хүртэл нэрлсэн байхгүй. Ямар нэртэй? Хэлэхгүй. Судлаад одоо. Цагаан зараас юм болоо. Шах тий. Хойхног үгээш. Хойхног. Тэгээ та нарт мэдж байгаа юм байгаа юм. Бид нар таахгүй байна. Энэ чинь та нарын толь бичиг дээр байдээ шүү. Тэр нөгөө дөрвөн ширхэг боттой монгол хэлний толь дээр чинь байгаа шүү. Ойлгож байна уу? Тий. Сонирхолтой. Энэ дээр бас нэг юм бодож орлоо буурлаа хятад ч ингэдэг штэ. Нилээ юм алдартай хүмүүс нэг чинь өөрсдөө нэг нэр өгöd нөгөө жав турын мөр гэдэг шиг нэр өгчөөд тэгээд эн чинь цаг хугацаа өнгөрөх тусам дараа нь одоо өөр улсын хэлийг одоо манайхны энэ хэлийг бүгдийг хорчоод энэ одоо Монголын юмнуудыг нь өөрсдөө биччихээд энэ манай хятадтай энэ манай хятад хүн энэ манайх бид хятад үндэстэн бид агуу гэд ингээ явах
дахиад тийм боломж гаргаж ирж байгаа юм. Угаасаа тэгжил явдаг байсан шүү дээ. Бас оюуны холгооч. Манай Чингис хаанд тийм үү? Манай Чингис хаанд бид нэр одоо нэг хаан гэдэг өргөмжлөөд ингээд нэг хаан сэнтэнд өргөмжилж байгаа шүү дээ. Тэгэхэд алтан улс нэг жавууд хурыг гэж цол өгдгийн гол бодлого нь тэр байхгүй. Энэ алдартай хүн, энэ улс үгүй болоход энэ алдартай хүнд цол өгжсөнөөр бид ашиглана гэж тэнд цол өгж байгаа шүү дээ. Тэд нар бас одоо нэг дээр нь гараад байгаа юм шиг тий. Гүг энэ цаг үе дээр чадахгүй, барахгүй, ууц байхгүй юу? Гэтэл тэр хүн чинь үхэн хятад улс чинь байж гин цагийн эргэл дээр тэр хүний түүх балархад ашигладаг байхгүй. Жав тори гэдэг. Тэ. Одоо чинь санаж энэ чинь Монгол хятад хүн байхгүй юу? Тэр харуу жавууд хурыг. Яг тэгвэл харалта жавууд хурыг гэдэг. Тэгчээд яг ийм бүтээлээ бүтээчээд тэр улсынхаа нөгөө түүхэн дурсгалууд соёлын өвөдийг дандаа устгаж явдаг байхгүй юу? Булааж. Булаахгүй устгадаг. Зөвхөн өөрсдийнхөө түүхийг үнэн болгохын тулд жинхэнэ түүхийг устгадаг нь өөрөө энэ хятадуудын бүр анх улс байгуулагдахаас л тийм бодлого баримтлсан. Тэгэж маш олон одоо үндэстэн өөрийн болгож эзэлж явсан. Тэр бодлогоор олон ч улсуудыг өөрийнх болгосон. Өлийн юм бэ. Номын сан гэж тагаадсан юм тий. Ер нь. Номын сан багш хоёрын устгахад угаасаа соёл устдээ шүү дээ. Өөрөөр хэлбэл тэгээд нөгөө нэг жоохон ингээ бүтээл төрөвдөг жоохон авьяастай залуучууд гарна шүү дээ. Тэрийг нь өөрийнхөө соёлоор жоохон мөнгө өгөөд бүтээл бүтээлгчдэг байхгүй юу. Тэгээд эн чинь нөгөө цаг хугацаанд ямарваа зүйл чинь түүх болдог. Энэ түүхэн дээр ажиллаж улсыг өөртөө нэгдэгдэг одоо нэг гол одоо нэг улс төрийн дайны чинь хятад зохион бүтээсэн байхгүй юу. Ухамжтай юу. Ойлгомжтой. Тийм учраас эн чинь ингээ байнга тэлээд маш олон хүн амтай ийм соёлын бодлоготой улс болж чадаад байгаа юм. Одоо жишээ нь нөгөө юу гэдэг юм бэлээ? Эрхийн мэрэгний домог гэдэг чинь тий. Тэр домог ч гэсэн яг хятадд байдаг юм лээ. Яг юм одоо нарыг харавсан гэдэг. Тэр нь мэдээж хятад нэртэй. Одоо бас нөгөө 12 жил биш үү тий? Мулан гэдэг хүүхэн байна да. Тийм улаан. Тэр Монгол хүүхэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүннүү гэж байгаа нь хүннүү нь мөн. Шанью нь мөн. Рүндитэй тулалцсан байхгүй юу? Энэ нь бас нэг Монгол нүүдэлч аймаг байхгүй юу? За ойлгож байна уу? Хоёр монголчууд хоорондоо тулалдаад нэг эмэгтэй нь ялсан түүхийг л хятадуудын гүнж болгоцсон явж байгаа надад сонин санагдаад байдаг. Энийг бас одоо дэлхийд дахинд ер нь бол харамсалтай нөгөө нэг манай бичгийн өвийг устгачаад өөр дээрээ энэ түүхийг бүртгэжээд ашиглаж байгаа нь бид ялагдсны түүх байхгүй юу? Бид нэг хуулгаад бидэнд баримт авахгүй. Баримтаа бас давхар үлдээж явах хэрэгтэй байхгүй. Хим бүтээх нь хамаагүй хим баримтжуулсан ялдаг гэдэг бодлогыг олон зуун жил хадгалаад байгаа юм шүү. Ойлгож байна уу? Тэгэхээр чи одоо сайхан юм бүтээх нь бол энэ цаг хугацаанд эзэн. Чиний сайхан бүтээлийг хадгалах нь бүх цаг хугацааны эзэн байгаа юм. Ойлгож байна уу? Тэгээ энийг чинь бид нар нэлийн хожуу ойлгож байгаа шүү дээ. Чингис хааны бүтээлийг устгуулахгүй гэдгийг чи сая хаттыг овоо эзлээд өөрөөр хэлбэл яг нэг төрийн бодлогын сан руу нь ортлоо бид нар чи энийг мэддэггүй байсан. Ойлгож байна уу? Тэгээд тэр сан руу ороод ойлгоод Чингис хааныг үхэн хатан хамгаалаад байдаг байхгүй юу? Яг бол маш хурдан яг энэ бодлогоороо бид нарын Чингис хааныг хаттын хаан болгочих боломжтой учраас энд үлдсэн хэдэн монголчууд өөрөөр Чингис хаанаас хойш үлдсэн монголчууд энэ түүхийг л бид нар алдахгүй шүү гэд домог болгондоо хэлээд ямарваа ууланд чинж тэмдэг тамаг үлдээгээд нөгөө хүүр цогцоо хүртэл алтжгаад булаад тэр баримтыг үлдээхийг хичээгээд байгаа байхгүй. Яагаад хятадууд дэлхийн одоо нөгөө нэг одоо археолог нэг хүүр цогцосны эрдэнэсийг хамгийн их авах дуртай байдаг. Яг л бүтээгч нь хамаагүй хадгалагч нь алдаршдаг тэр замналыг туулагчд учраас. Монголын одоо нөгөө нэг хүүр цогцосны өв тийм Америкад одоо Англид алдартай болдоггүй. Энээс $5-10 үнэлэгдэнэ. Гэтэл 50-60 саяар үнэлдэг нь хятадууд байдаг. Яг л эргээд 100 жилийн дараа тэрийг өөрийнх болгож болж болдог учраас л тийм байдэн шүү дээ. Одоо тийм энэ үлэг гүрүүл мөрүүлийг бол хятад нэг их сонирхдаггүй яг үннийг хэлэхэд. Энийг бол европчууд илүү сонирхдаг. Яг бол тэд нар чинь нөгөө нэг юм юу аахгүй. Чулууцсан үлдэгдлийн эрчим одоо хүнд аз дагуулдаг гэдэг сүчиг бишрэл байгаа учраас.
Лууны яс эзэндээ аз дагуулдаг гэдэг аман зохиол өөрөө нэг варьяраас гаралтай байхгүй юу? Тэгээд тэр ихтгэл үнэмшиллээр лууны ясыг өөртөө хадгалж тэр нэг авууга ялалтын эзэн болгож байгаа ихтгэл бишэлээр үлэг гөрүүлийн яс Европод илүү алтартай. Викингүүд үү? Варьяорууд. За. Барбарис үлээ. Барбарис биш ээ. Варварианууд. Варвар гэдэг одоо нөгөө зэрлэгүүд гэдэг байгаа юу? За зэрлэгүүд Ромтой тулалдаг зэрлэгүүд ээ шүү дээ. Варвар. Тий. Тэгээ тэдний сүцэг бишрлээс үүсэлтэй байхгүй. За яг энэ сүцэг бишрээд яс зүдэг. Тэр чинь луугийн яс эзэндээ аз дагуулдаг гэдэг одоо нэг юм ихтгэл үнэмшилээс үлэг гөрүүл ясыг улааран хайгчдаг байхгүй. Хамгийн том лууг авах гал тий. Тэгээ хамгийн хүчтэй хамгийн догшин лууг боёо махчин үлэг гөрүүлийн ясыг илүү ихээр дарах шүү дээ шүү дээ. За. Энэ чинь нөгөө нэг сүшиг бишрлээс үүсэлтэй шүү дээ. Гэтэл хятадууд бол үлэг гөрүүлийг нэг сонирхохгүй. Яагаад тэр нэг хүн гүрний үеийн нэг муу товч гутал шаахаа торог моргыг бүхэн хатан худалдаж аваад байгаа. Манай юм байсан л гэж үлдээ. Дараад нь эн чинь манай хааны одоо бид нар чинь ингээд соёлын довтлогоонд өөрөөд жоохон тарчиг болно шүү дээ. Нэг хитэн мэддэг өвгнө аригчнаар нь дуудаад үлдэн шүү дээ. Яг тэр үед эргүүлээд манайхыг бодлого болгож ашиглах гэж тэрийг цуглуулдаг байхгүй юу? Ухамжтай юу? Тэгэхээр одоо манай соёлын маш их өв одоо гадаадд байгаа шүү дээ. Гадаадд биш хятадд байгаа. Яг нөгөө нэг чулуу болоод байгальтай хамаатай нь Европ руу очиод нөгөө түүхэн улс төр байгуулалтынх нь болохоор хятадд бөөгнөрцөө. Тийм л үзэгдэл байгаа. Дараа бөөнд нь авах юм шүү дээ. Амар. Нэг хадгалуулж гэдэг. Гэхдээ эзэн нь юм хайрлахгүй бол хогчин цаашаа яалагд цаашаал байхгүй. Тэр аюултай шүү дээ. Бид нар Японд байж хаад бүр Японы их сургуульд байжсэн оюутан тэгдэг байхгүй. Тэд нар бүр багаас нь цагаан хэрэмжин нь болохоор юунууд Монголоос юм мал ирээд тэгээд гашаа давж ингээд ахлаар нь хийсэн гэд. Тэр би бүр хэрэлдээд юу гэдэг чи тэрнээс өмнө би цагаан хэрэмн дээр явж үтсэн юм чинь те мал тэрлүү гараад яана гэж байхгүй гэдгс чи бүр айгүй хуурлаад хэрэлдэжсэн байхгүй. Тэгэд чи яагаад ингэж яаж юм гэхээр сургуульд нь тэгээд заадаг тэр чи. Тэгэхээр чи эдний чи ихтгэл үнэмшил нь багаас нь тэгээд заацсан болохоор чи ерөөсөө айгүй аюултай. Тэгэхээр нөгөө хэд дамжаа явчихна. Яг яаж үлдсэн чи хамаагүй яаж хадгалах чинь чухал гэдэг чинь энэ үзэгдэл байхгүй юу? Тэгэхээр бид нар өнөөдөр монголоор яриад энэ подкастыг нэг оваагаа сүнс ирээд офшотол яриад офшотол синхруулээд байгаад хамаагүй. Тийм үү? Нэг өдөр YouTube захиргааталтаар спам гэд устгалаа. Тэгдэг үстэй. Тэгдэг шүү дээ. Ингээд оваагийн төгт уусаахгүй юу? Тэгэхээр аль болох олон хувилж өөрсдийн одоо юун дээр хадгалах хэрэгтэй өөрсдөө авдрал нэг юм сануулчрахад асуучих нөгөө сайн луу ярьлаа. Тэгээд одоо яг Европт нэг өөрөөр зураал Азад одоо тий нэг юм хятад маягийн могоо шиг л байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь манай нөгөө булганы нэг агуугаас тийм олдор олцсон байна л та. Тэгээд яг би яг таныг бас сануулж байсан асууж амжиг байгаа. Та чинь бас Чингис хааны үед амьдарч ирсэн гэж байгаа тий. За өмнө нь бас байсан гэсэн тийм ээ. Өмнө нь гэдэг нь яг хэдийн хугацаа. Би бас мэдгүй байгаа. Яг хэдийн хугацаанд байсан юм бол тий. Байсан уу өмнө? Одоо байж л байсан байлгүй тий. Хүн болж чийж байсан бийж байсан. Урд насндаа л гэж асууж байгаа. Чи чамаас би нэг алхамл төрүүлснээс бит хоёр яг адилхан бийдэж шүү дээ. Гэхдээ яг нэг хүний амьдралаар амьдсан асууад байгаа юм л та. За хүний амьдралаар амьдсан гэдэг нь. Тэнгүүд яг тэнцээ нөгөө юм одоо хятадуудын өөрсдийнх нь гэдэг лу одоо Монголын агууд байж байгаа байхгүй. Гэхдээ хятадынхаас арай жоохон өөр зураглал та. Тэгэхээр таны үед одоо тийм монголчууд луг одоо мэддэг шүтдэг тийм байсан уу? Луу гэдэг амьтан. Тийм үү? Луу гэдэг амьтан Арслан зааны үеэс зурагдаж эхэлсэн. Ханан дээр. Агуу дээр. Мөсөлгийн үеэс үү? Мөсөлгийн үеэс. Ойлгож байна уу? Ойлгож байна. Яагаад гэхээр газар гисээд мөнхийн цас айдтаад ирсэн чинь тэр доор байсан үлдэгдэл зэмүүд хүн төрлөختөнд харагдаж эхэлсэн байхгүй юу? Тэгээ тэр үеэс энэ нэг авууга том биет амьд биет байна гэдгийг ойлгож тэрийг одоо амьд байхдаа ямар байсан бол гэдгийг чинь нөгөө мэрэгжлийн төвшөнд яс эвлүүлэхгүй юм чинь тийм үү олдож байгаа биетийн хувьд л зураглаж эхлэн штэ. Ойлгож байна уу? Тийм.
Ойлгож байна уу? Ойлгож байна. Гэтэл нөгөө нэг хөгшөр мөрний газар нутаг чинь намаг байсан. Намагнд өөр нөгөө бичил биетэн ихтэй байдаг учраас альва яс хадгалагдах хөл байхгүй штэ. Байсан ч гэсэн чанарын өндөр алдагдaltaа. Илүү хойд зүгийн л гаралтай байсан. Нөгөө занданшилт үүсэх боломжтой өвлийн үлрэлтэй нутагт чинь юм сайн хадгалагдана. Ойлгож байна уу? За тэгэхээр энэ хоёр бүтээл яагаад хувьсалтай зураглагдсныг ойлгож байна уу? Ухамжтай юу? Ягаад гэвэл нөгөө чөмөгт ясууд чинь хамгийн түрүүнд биетэд идэгддэг штэ. Тийм учраас зөвхөн нурууны яс үлдэх шинжтэй байхгүй юу? Өмнө зүгт. Хойд зүгт болохоор мөч сайн хадгалагдах учраас мөчт лууны зураглал үүсэх боломжтой. За одоо луу яагаад өөр зурагдасныг ойлгов уу? Хойд зүгт бол илүү мөчлөг. Европын нутагт байж штэ. Бүр илүү сайн занданшил үүсдэг байхгүй юу? Тийм учраас тэднэрийнх бүр үлэг гөрвөлтэйгээ адилхан зурагддаг. Бүр адилхан. Тэгэхээр үлэг гөрвөл байсан л юм байна шүү дээ. Тийм далавчтай байгаа. Тэгэхээр бас нислэгдийн заваарыг далавч олсон. Өөрөөр хэлбэл энд 2-3 амьд биетийн яс байх юм бол нэг болгож эвлүүлнэ үсттэй. Тэр үед чинь тусынх нь ясны шинжнээр ангиллахгүй юм чинь. Тэгэхэд Европ явах тийм үү? Нэстэг үлэг гөрвөл, махчин үлэг гөрвөл, нуруут үлэг гөрвөл гурвуулангийнх нь ясныг газараас олдоод тэрийг эвлүүлэхээр юу болж хувирах вэ? Даалавчтай 2 толгойтой нэг бүдүүн биетэй луу гарч ирнэ үсттэй. Тэгээ уран сайхны хэтрүүл орсон байж таа тийм ээ. Гэхдээ тэрийг чинь эвлүүлэхээр нөгөө төсөөлөл тэгж болно шүү дээ. 3 амтан биш, 1 амтан гэж төсөөлөд байгаа байхгүй юу? Нэг дор олсон ясыг. Ойлгож байна. Тэр бүтээл, тэр яс тэгээд тухайн үед нэг хилээд шүү дээ. Европод нөгөө нэг лууны ясыг шүтэн бишрэх үзэгдэл байдаг гэж. Тэгээд тэр яс чинь сайн хадгалагддаг Монголоос илүү. Тэгээд тэр лууны ясыг чинь тийм эртний үлгэрийн домгийн хүч чадал хайрлагч биет гэд ясыг нь бас тэд нэр өөртөө идлээ дуусчихж байгаа байхгүй юу? Нөгөө үхээрээс айдаг монголчууд болоод ирэхээр тэрий чинь тэр хөрсөнд нь байлгаад байгаа. Ухаж гаргаж ирэхгүй. Ухаж гаргаад ирсэн ч гэсэн буцаагаад булдаг. Гэтэл хятадууд байна штэ. Лууны ясаар тан хийдэг улс чинь бүгдийг хэрэглээ дуусна. Өөрөөр хэлбэл идчихсэн. За ингээд өнөөдрийн төрх чинь бий боллоо. 12 жилийн одоо цаглбар гэхүү те тоолол энэ юу н хаанаас гаралтай юм бол яг одоо тэрийг ажиллаж байгаа бүх улс үндэстэн 12 жилийн мөчлөгийг ажиглах болно. Яг амтэн шуулсан яриад байгаа шүү дээ. Амтнаар нэрэлнэ үү, охин тэнгэрээр нэрэлнэ үү, үлгэрээр нэрэлнэ үү, тэр бол улс төрийн удирдагч илүү нөлөөтэй. Соёлын нөлөө гэсэн. Яа 12 байна гэдэг тооны зүй ангинд бол байгалийн давтамжийн шин чанартай. Тэрийг ангилж нэрлээд улс үндэстэн хэрэглэх нь улс төрчийн үзэл бодлоос хамааралтай. Ийм л үзэгдэл. Ер нь хаанах гаралтай бол. Тэгэхээр байгалийн давтамжт үзэгдлийг танин мэдсэн зүйлийг хүн төрлөختөн өмчлөхгүй. Гэтэ амтэн нэг холгон нарыг өмчлөхгүйтэй адилхан, одыг өмчлөхгүйтэй адилхан энэ 12 жилийн одоо нөгөө давтамжийг ажигласан бол тухайн ард түмний өөхгүй хичээл зүтгэлийн шагнал юм. Тэрийг улс төрд хэрэглээд за энэ бол нохоо, энэ бол дахиад, энэ бол бүргэд, энэ бол чон гэж байгаа нь тухайн улс үндэстний соёлын хэв шинж. Энэ олон соёлоодаас нэг нь буюу арай хүчрхэг бодлоготой, арай нөгөө нэг хүн зон олондоо нийгмийн тав тух үүсгэж байгаа нь ноёлож үлдэж байгаа юм. Тэгээ одоо олон улсад бол одоо Chinese New Year гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ хятад шинэ жил гэж үздэг. Тийм. Гэхдээ тэр чинь сарны тоолол яваад одоо тийм цагаан сар гээд яг сарны тоолол бол сартуул өмчлөх хэрэгтэй байхгүй юу? Бүр сартуул. Гэтэл одоо сарыг бараг өмчлөсөн юм шиг ингээд Chinese New Year гээ. Үгүй яг сарны тоолдоор явдаг жоо сартуулгууд одоо хижрийнхэн лалын ертөнцийнхэн шүү дээ. Сарны тоололтой. Тэгэхээр яг хятадууд бол сарны тоолоор яваад байгаа юм бол биш шүү дээ. Тийм үү. Ойлголттой зүйл. Тэгэхээр чин энэ дээр нөө дэлхийд дахин нэрлж байгаа үзэгдэл соёлын бүтээмжээсээ ялгаатай. Ягаад бол цагаан сарыг нөгөө нэг тэнгэрт гялуулзах дарны хэлтэрхийгээр арай сүртэй тэмдэглэж байгаагийнх нь нэрээр л нэрлэж байгаагаас энэ бол Азийн оронд байгаа олон үндэстний дундын өмч. Яг хинэн бүтээсэн нь хамаагүй. Ягаад гэж энэ дээр төргийн эзэнтгүү өрөнч бүтээлээ нэгтгсэн
Алтан улс ч нүг сүн улс монголчууд ч маш олон эрдэмтэн бие биенийхээ олж мэдсэнийг хөгжүүлсээр байгаад хэлбэршүүлсэн байгалийн үзэгдлийн одоо давтамжийн онол ойлголт хэмжигдэхүүн уучгаас тэгээ энийг түркгүйгээр бүтээхгүй, монголгүйгээр бүтээхгүй, хятадгүйгээр бүтээхгүй нөгөө нэг хамтарсан нөгөө бие биендээ өгөөж өгчихсэн үзэгдэл учраас би бол энийг Азийн өмчил гэж хэлээ. Тэгэхээр бас одоо гаднах гэх юм барууныхан ч юм уу монголчууд Chinese гэж хэлэх юм бол бас үгүй энэ чинь одоо Азийн шинжил шүү гэж хэлэх нь шүү дээ тий. Монголчууд бид одоо Чингис хаанаас одоо Улаанбаатар нэг үзлийг бол заавал хадгалах ёстой. Ёстой гэж би хэлье. Энэ нь бусад хүн төрлөختөн хүлээн зөвшөөрөж хятад бус үзэлтэй байх ёстой. Хятад бол дэлхий дээрх ганц үндэстэн байх бодлоготой. Чингис хаан энэний эсрэг хүн төрлөختөн хүлээн зөвшөөрөх бодлого хэрэгжүүлсэн шүү. Тэгэхээр Чингис хааныг чи хайрлаж байгаа бол хүн төрлөختөн хайрл. Ердөө л энэ. Хятад үндэстэн хайрлаж байгаа бол чи ганцхан Монголоо хайрл. Ганц үндэстнийг хайрлах үзэгдэл бол хятад. Олон үндэстэн хүлээн зөвшөөрч ертөнцийн алаг байдлыг хүлээн зөвшөөрж ивэл чи Монгол. Ойлгож байна уу? Ойлголоо. Тэгэхээр одоо яг Даяар Монгол гэдгийн утга энэ байхгүй юу? Гэхдээ нөгөө нэг Даяар Монгол төрийн бос байгуулах гэдэг байгаа шүү дээ. Одоо яг тийм босод үндэстнийг ч юм уу зөвхөн Монгол гэдэг байгаа ч бас жоохон хятад үзэл байна уу тий. Одоо ганцхан үндэстнийг л хайрлаад байгаа нь. Хятад ч нөгөө төв гэсэн үгээр хамтдаа шүү дээ. Тэгээд бид нар яг төвийн улс. Тийм дунд нь байдаг улс гэдэг өөрсдөө дүүйлэх. Нөгөө нэг тийм ч учраас дэлхийг эзлэх гэдэг яг түүн бид нар зангидах хэрэгтэй гэсэн үг. Дундад тусах төлөө. Тийм одоо гол нэг тог талбаан ч гэсэн тийм нэг одыг тойрсон өөр однууд гэдэг шүү дээ. Жижиг однууд. Тэгэхээр үзэл бодлын хувьд яг нөгөө нэг өөрийгөө оршин тогтнохын тулд бусдыг хүлээн зөвшөөрөх үзэл гэдэг бол Чингис хааны өөр үзэл байхгүй юу? Тийм. Хэрвээ тийм үзэлгүй байсан бол бүр сайхан тэгшэртэл нь устгаж болох байсан. Тийм хүч байсан. Гэтэл яагаад одоо энэ Оросд байгаа, энэ Хятадд байгаа, тийм үү Японд байгаа, Солонгосд байгаа вэ гэхээр тэр улсыг өөрийнх нь хүний эрхэнд нь амьдруулахыг хүсэж байсан байхгүй юу? Харин ч бүр засаад өгсөн юм шүү. Засаад өгсөн учраас одоо тэр нь ял болж байна. Гэхдээ бид нар энийг авч үлдэх ёстой. Яагаад бол дэлхийн алаг өөрийн угуул эздийнхээ тэр соёлын олон шин чанараараа тийм үү ухаанаараа яг нэг 12 жилиг бид нар энэ тэндээс хэмцээр байгаад нэг ойлголтод хүрж штэ. Тэрэн шиг бид нар оюуны ололт ажиглалтын төрөлтэй нийлүүлсээр байгаад мөн чанарт ойртох ёстой учраас ганц тоон байгаад гэр болохгүй. Өнө бүхэн хэрэгтэй учраас. Ойлгож байна. Тэр нь нэг үнэ нь одоо илжирсэн муу байж болно. Нэг үнэ нь алтадсан сайн байж болно. Ис хамаарад бүгд хэрэгтэй гэж бодоод нэгтгэхийг оролдох юм шүү дээ. Бохомжтой. Ойлгомжтой. Гүн хам шүү дээ. Энэ нь өөрөө тэр олон ялалтын үндсэн ойлголт байсан. Яг бол өөрийгөө үүсгэгдээгүй мэдсэн хүн цайзынхаа хаалгыг онгойлгож байсан. Ойлгож байна. Яг өөрийг нь алах гад ирж гин гэж бодох юм. Өөрөөр хэлбэл устгалын дан хийдэг ертөнцид тийм үү өөрийг нь хүлээн зөвшөөрөөд одоо байгаа төрийн тогтолцоог нь өөрчлөөд өөрт нь эргчлөө олгож байгаа хүнд хаалга нээдэг байхгүй юу? Тэр тусгаар улсч юм. Тийм учраас нэг хүний насанд тийм авуугай амжилт багтаад байгаа. Энэ үзэл байгаагүй бол багтахгүй юм. Ухамжтай юу? Хэдэн мянган авууга жанжинтай байгаад ч нэг хүний насанд багтаахгүй юм. Гол нь энэ бусдыг хүлээн зөвшөөрч чиний амьдралыг хүндэтгэн хайрласны хүрээнд. Мэдээж чиний буруу амьдралын хэвшлийг чинь үгүйсгэн. Нөгөөтэйгөр чиний амьдралыг бүрэн үгүйсгэхгүй учраас чи надтай харилцах их үс бүртэй юм шүү дээ. Орон зай үлдээж байна те. Өөрөөр хэлбэл чамд хангалттай орон зай үлдээж байгаа юм. Чи Орос байгаад бүрэн устдах үзэлтэй гэсэн бол ерөөсөө тийм ялалдаг. Тий. Одоо бихгүй. Эсэргүүцэлтэй тул. Өөрөөр хэлбэл амьд үлдэхийн төлөөх тэмцэл чинь өөрөө тийм үү авууга оюуны хөгжлийг бий болгож заавал тэр улс мөххийн тугийг гаргадаг байхгүй юу? Одоо жишээ нь чи жүүдүүдийг бод.
Тэрийг одоо барьж аваад усгах гээд нэлээд олон дайн гарлаа шүү дээ. Загалс матны дайн дайрч тэр одоо дэлхийн 2 дугаар дайнтайч тэр яг нэг үндэстэн бүр оргоо устгах гээд оролдоод байхад устгахгүй байгаа нь тэр амьд үлдэх галч нь өөрөө ямар өндөр хамгаалт болдог, ямар их сэтгүүлдэг, ямар их булхаагаар хүн амьд үлдэж чадах вэ гэдгийг түгээ бүтээгээд байна. Ойлгож байна уу? Яг нэг үндэстнийг бүрэн устгахыг гэх юм бол заавал үлддэг түүхтэй. Устддаг уу? Устгахгүй. Энэ нь дараагийн дайны үүтгэл болдог. Ягаад гэвэл хүүхдээ хүнд өргүүлээч чамаагүй амьд үлдээгээд тэр өргөгдсөн хүүхэд нь өөрийн дурсамжиндаа тэр улсыг авч үлдэж, хайрлаж, өөрийнхөө амьд үлдэх тэмцлийг эхлүүлдэг учраас тэр улсыг бүрэн устгах бодлоготойгоор байтах нь өөрийнхөө улсад ирээдүйд данг бий болгодог. Тэгвэл чиний надтай ижилсэх шин чанарын чинь хүлээн зөвшөөрөв. Надтай ондооших шин чанарын чинь өгөөсгээд одоогийн байгаагаас чинь давуу амьдралыг хүлээн зөвшөөрөө дайтаж байгаа үед танаа усаас заавал урвагч гарч ирж төрийн тогтолцооны хувьд би ялаж төмний тогтолцооны хувьд чи ялдаг байхгүй юу? Тэгэхээр одоо өөрөө одоогийн засаглалаасаа урвангуудаа өөрөө дараагийн шин засаглалынхаа орон зайд эзэн болно гэсэн үг. Тэр шинийг хүн хүлээн авч чаддаг. Өөрөөр хэлбэл би Монгол гэрдэг нэрэн хайсан мөртлөө Монгол мөн чанараа хадгалаад өөр улсын нэрийн дор амьдарч чадна гэсэн. Яг бол миний дийлэнх зүйл хүлээн зөвшөөрөгдсөн. Миний хэл хүлээн зөвшөөрөгдсөн. Миний боловсрол хүлээн зөвшөөрөгдсөн үед. Миний нутаг дэвсгэр хүлээн зөвшөөрөгдсөн үед. Тийм үү? Татварын бодлого тэр мө ерөнхийлөгч хоёр солигдоход ямар ч асуудалгүй байхгүй. Тий. Угаасаа дургу гэдэг тий. Угаасаа дээрийг би хүсэж ийн гэдэг арай. Ялангуяа жижигэлцэн газар нөгөө нэг хараат улс, бараат улс хоёрыг байгуулж байгаа бол. Жишээ байгаа тий. Тий. Эднийг дагсан ус ингэдэг штеп гингөт бид тэр ерөнхийлөгчийг өөрөө бариад бараг тушаах байхгүй. Тэгэхээр яг юуны төлөө дан хийжсэн бэ? Манай зүгээс одоо монголчуудын зүгээс ямар ашиг хонжоо байсан байх вэ? Ямар ашиг хонжоо вэ? Тий. Өөртөө үлдэх ашиг хонжоо. Үлдэх. Бид нэр эдийн засгийн үед тэр үед боогдчихсан байсан. Худалдаа 8-ны хувьд одоо хаагдсан, боогдсон. Мал маллаа дээрэмдүүлнэ, хүүхэд төрүүлнэ, боолчлогдно. Энэ бол 13 дугаар зууны үнэн төв. Өөрөөр хэлбэл бид нарыг маш их өсгөж ирсэн тэр үед. Тэгээ хэрэгтэй үедээ аваад хэрэгтэй үед бидний хүүхдүүд нөгөө нэг хөдөлмөрийн чадвар хөрөнгөт ирж болчилж авч явдаг нь бусад улс байсан. Ганц алтан улсыг бид нэрлэхгүй. Өөрөөр хэлбэл бидний хүүхэд сартуул руу болчлогдно, алтан улс руу болчлогдно. Бүр хэл даваад тэр хөхнүүдний орон тэр Японд хүртэл очдог. Өөрөөр хэлбэл Монгол боол тэр зүгээр хүн өсгөлийн талбар байсан байхгүй юу? Өсөгдөг талбар. Боолын ферм юм аа. Тий. Одоо тэгж ойлгож болно. Тэгэхээр нөгөө нэг хүүхэд нь арай нэг ухаанд ороогүй яг өсвөр насндаа шүү дээ. Үзэл бодол нь хэлбэржээгүй. Тэр үед нь хураадаг байсан. Тэрийг одоо гэрээгээр шийддэг байсан уу? Эсвэл булаач хоны хүчээр ирсэн. Зүгээр орж ирэл булаагаад аваа явчих шүү дээ. Яаж чадахгүй болохоор. Тэгээд нөгөө баян хүнээ хураалгаж тийм үү. Тэгээд тодорхой юмны үржих насны хүмүүс үлдээд ахаар чинь яаж тэр бас амьдрах юм? Эн чин өөрөө 13 дугаар зуунд Монгол хүнийг үлдээхийн тулд Чингис хааныг төрүүлэх шаардлага байхгүй юу? Өөрөөр хэлбэл би 5 хүүхэдтэй болох юм бол энэний 3 нь заавал боол болно, 2 нь үржлийн биет болно. Энэ бол 13 дугаар зууны үнэн төрх. Ямар. Ойлгож байна уу? Яг хөө тэр үед нэг уул уурхай нэг гүний шин чанаргүй байсан учраас зүгээр ил олзолж болох зүйл нь ерөөсөө Монголоос тэр байсан байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээд мал өсгөх нь хүн өсгөх нь энэ бол Монголын одоо нэг дэлхийн одоо талаас харж байгаа зүйл бол малын өсгөөр нь аваад ид чинь хүний өсгөөр нь болчил чинь нэг ийм нутаг байхгүй юу? Ойлгож байна уу? Монгол буюу нүүдэлчд гэдэг бол тийм төрхтэй хүмүүс юм. Бусад одоо соёлтсон орнуудтай. Энд ганц хятадыг нэрлэхгүй шүү. Өөрөөр хэлбэл тойроод байгаа бүх улс. Тэгж биднээс ураг сураадаг байсан. Тэгэхээр нөгөө үржлийн бийт болж үлдэж байгаа би энэ тогтолцоог нураахын тулд бүх дайсныг
тогтолцооных нь хувьд унгаах шаардлагатай болж байгаа. Ойлгож байна уу? Ойлгож. Пётлын нийгмийг нураана гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл би ганц хятадыг дайснаа болгоод авах юм бол сартуул яг ижилхэн одоо нөгөө нэг жороо ашиглаад биднийг дээрлэх учраас. Ойлгож байна уу? Яг ижилхэн жороо. Бүр цаашлаад нөгөө орсуудыг хөхнөд нь төлслөөд бид нарыг яг адилхан хураах учраас. Боолчлах учраас бид нар чадахыг хэрээр олон улсыг энэ тогтолцооноос буюу Монгол хүнийг боолчлах, хүн хүнийг боолчлах тогтолцооноос нь унгаах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл дэлхийг эзлэх шаардлага дэлхий өөрөө Монголыг ургацын талбар болгож ирсэнтэй хамаатай юм. Тэгээ бид нар чинь нөгөө нэг эртнээс өвлөгдсөн нэг ёрын шашинтай байлаа шүү дээ. Бөөмөргөл. Энэ дээр амиа хорлолтыг эсэргүүцдэг, асар гүн сэтгэл зүйсдэг байхгүй юу? Монгол боол хизээч амиа хорлдоггүй учраас тийм үү? Маш ашигтай боол байдаг. Тэр үзэл суртал нь юу? Тэр нь бидний бөөмөргөлөөс үүсэлтэй. Бид нар тэнд итгэлтэй. Өөрөөр хэлбэл амиа хорлохгүй байх нь амьдралын мөн чанар. Амьд байгаа бол эцсийн амьсгаг үзэтлээ амьдрах нь амьдралын мөн чанар гэдэг ийм ухагтгуунаар олон зуун жил тийм үү? Онго тэнгэрийнхээ орон зайнаас заавал боломж гарч ирнэ гэдэг сэтгэлийн хатаар хүмүүждэг учраас Монгол бүл өөрөө асар ашигтай амиа хорлдоггүй урт хугацааны хөдөлмөрийн чадамжтайгаараа дэлхийд алдартай бол байсан. Нүхэнд хийгээд нөгөө нэг уул уурхаа эрхлүүлсэн ч өөрийнхөө амийг хорлохгүй юм чинь ашигтай бол байдаг байхгүй. Боолын 8 дээр чинь хамгийн ашиггүй бол ч амиа хорлдог бол байхгүй. Гэтэл энэний эсрэг үзэгдэл шашин шүтлэгтэй улсаас боол авна гэдэг. Монголын төрийг тэр хүчрэх гүрнүүд чинь зүгээр хаантай юутай гэдэг цаасалж болно шүү дээ. Тэр хэдэн саяараа гарч ирдэг нөмөө 100 мянган цэрэгтэй бид нарыг хүйс тэмдэрч болно. Заавал хүн үлдээгээд үржүүлээд байсан чинь ашигт боол гардагтай хамаатай байхгүй. Дээрээс нь эрүүл хүнсийдээ жоохон булчин шөрмөс нөгөө мал ахуйдаараа явж хагаад үүсчихсэн тамирын хувьд дээд зэрэглэлийн боол гардаг байхгүй. Тэгэхээр чи нөгөө нэг оюун санаа бие махбодын хувьд дээд зэрэглэлийн боол гэдэг чинь дэлхийд үнцэнтэй бараа байхгүй юу? Ойлгож байна уу? Одоогийн та нар тийм үнцэн төрөхгүй. Яагаад гэвэл маш хурдан амиа хорлно. Яг энэний чи эсрэг үзэл бодол Японд бий болсон байхгүй юу? Яг бол амиа хорлдог боолыг бий болгоснороо Японд хязгаарч боолын амиа ордоггүй. Яг бол нутгаас нь гаргаад ирэхээр өвчдөг байхгүй юу? Яг загас шиг. За хилэндээ сасглаа. Ерөөсөө тэр. Тэгэхээр Япон яагаад боолчлалын өөрөө дотроо боолчлалын тогтолцоотой хэрнээ өөр улс руу боолоо алддаггүй гэхээр нутгийн дэс алхахангууд загас шиг өвчдөг учраас тэднээс чинь боол хураадаг байхгүй юу? Ойлгож байна уу? Солонгос боол амиа хорлдоггүй ч гэсэн биеийн түнэ. Яг бол төрсөн цагаасаа тэжээлийн дутагдaltaй цагаан орхоо шиг. Ойлгож байна уу? Ойлгож. Тэгээд 3 жил явбал тэгээд тамирын дуусаад өгч шүү дээ. Тэгээд 30 жил арзаагаад байдаг Монгол тэр тамирыг ашигтай боол гэж нэрлэдэг байхгүй юу? Ерөөсө тэр үеийн эдийн засаг чинь ийм хэлбэртэй байсан юм аа. Ойлгож байна уу? Тэгээд ялангуяа эмэгтэй боол нь алдартай. Ийм сүмэн дарваадаггүй. Өөрөөр хэлбэл булчингийн чангарлаас болоод ийм сүмэн дарваахгүй. Тэгэхээр чи урт хугацаанд эдэлж болох боол байхгүй юу? Эрийнх нь тамир хураагдахгүй, эмийнх нь сүвэн дар байхгүй. Энэ шиг ашигтай бол юу вэ? Үнэн ийм юм аа. Их ашигтай юм байдаг ч. Их ашигтай. Тэгэхээр 13 дугаар зууны тэгээ эдийн нэг хөдөлгөөнийг мэдэж байсан хэдэн баячуудын хувьд маш одоо ашигтай ургацын талбар байхгүй. Ухамжтай юу. Тэгэхээр дээрлэхүүлээс болохоор энэ одоо дээрлэхтэй эхлээд дээрлэхүүлээ ойлгодгүй байсан. Яг үнэхээр юу гэж боддог гэсэн бол одоо нөгөө бид нар хоорондоо байлдаж ийн л гэж боддог байсан. Тий. Эхэндээ бол яг нөгөө отгийн шинжтэйгээр бинийгээ үзэн ядаад тэгээд нөгөө нэг отгийн ноёдууд чинь олон байлдаад ирэхээр чи яага надтай байлдаад байгаа гэж ярилцаж ихэснээр яг ижил зовлонтой байгаагаа ойлгодог байхгүй юу? Хоёулаа зөв тоглоом болж байгаа. Хоёулаа тоглоом болоод байгааг тэндээс гадарлангуудаа алс руу харж сурж байгаа. Өөрөөр хэлбэл хабуул хааны цагаас ахуулж л алс руу харж яагаад бид нар ийм тоглоом ургацын талбар болоод байна гэдэг ойлголт хэлбэршиж эхлээд Хабуул хаан гарснаас хойш
гадаад л мүлхүүл болж албаар өөрийгөө болгоод их нутг руугаа мэдээ шиддэг хүмүүс олширсан. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл бид тэнд боол бөгөөд амьд байгаагаа мэдэж эхлээд та нар шиг гар утас байхгүй учраас би билүүгээ нэг захиад амжуулах дайны юмыг хөгжүүлж эхлэхгүй юу? Тэгж байж энэ олон улсын тоглолтыг олон мэдээний дундаас таамаглаад тэг гарах гарцсан эн чинь одоо 80-аад жил судлахаар чинь гарах гарцсан энэ бүх улсыг устгаж яж би болох юм байна гэдгийг ойлгохоор чинь цөхөрдөй байгаа байдтай. Цөхрөн шүү дээ. Тэгэхээр чинь авчихгүй даваа. Тэгэхээр чинь өөрийнхөө насан дээр боломжгүй зүйлийг үрдээ хүснэ гэдэг шиг миний насны буюу нөгөө Хабуул хааны үлдэгдлүүд бид нар чинь Чингисийг бүтээхээр шууд удсан байхгүй. Бид бол боолороо дуусах. Угаасаа тэр үржлийн төмөс болоод дууссан юм байна гэдэг. Тэгэнгүүтээ Чингис дээр үгүй шүү гэдэг. Ач дээрээ, зээ дээрээ тэр үе таслан зогсоохын тулд тэд нарыг албаар бүх мэддгээр хөхүүлчихсэн. Бүх мэддэг зүйлээ шавхаад хөхүүлсэн учраас Чингис төрж байгаа, зэлмээ төрж байгаа, боорчууд төрж байгаа. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл бид нарыг давсан, бидний энэ хугацаанд хураасан бүх одоо нөгөө оюуны ололтоор хөхүүлэгдсэн хүмүүс чинь өөр цаг үеийг үүсгэж байгаа байхгүй. Ойлгож байна. Би өөрөө баяжхыг хүссэн бол тэхгүй. Би өөрөө алдаршаад, би өөрөө амгалан амьдрахыг хүсэх юм бол ийм дайны хөдөлмөр хийхгүй. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө насан дээр төлөвлөж байгаа зүйл хямдхан байдаг. Өчүүхэн байдаг. Өөрөөр хэлбэл нэг байр хүрээл дуусаа гэдэг шиг танаа төлөвлөгөө байхгүй юу? Байр машин ингээл дуусаа гэдэг. Ерөөсөө тэгэл амьдрал дуусчихдаг. Яг бидний үед нэг гэр барьлаа, нэг адуу та боллоо, хэдэн хонтой боллоо гэж бидний амьдрал дуустдаг байхгүй юу? Тэр үед яг хэлбэр нь лондооч хүн өөрийнхөө насан дээр тийм л юм хүсдэг. Ойлгож байна уу? Тогтолцоог харж хаад хүүхд төр хөгжүүлж байгаа үед тэн дээр чинь асар их цаг хугацаа нөгөө боловсролын орон зай дээрээс нь сэтгэл итгэл хуримтлагддаг учраас тэр орон зай дээр би үзэхгүйч бүтдэг үйл ажиллагаа бий болно. Ойлгож байна уу? Ягаад гэвэл би өөрийнхөө мууг мэддэг учраас би өөртөө итгэл алдна. Би хүүхдийнхээ мууг мэдэхгүй учраас би итгэл алддаг байхгүй. Энэ зүйл чинь бий болоод байгаа юм шүү дээ. Одоо би нөгөө юун дээр өрөг тонхог таамаг дээр уншижсэн нөгөө их бит одоо таны найз манай согтуу анд. Тий. Одоо юунд явсан? Алтан улс руу гараад сүн улсаар дамжаад тэгээ бүр сартуулт очив. Баг 30-аад жил гадаад тэр баг танахаар бол харалсан байхгүй юу? Тий гэсэн. Тэгээд өөрөө нэг им тан хийдэг эрдэмтэй болцсон. Китан хэлээр ярьдаг. Угаасаа тэр чинь эндээ эмчийн мэдлэг эзэмшсэн учраас хизээч эмчнэр боол болдоггүй нэг эврэгтэн заяагаар тэр чинь гадаадад харлаад яваад байхгүй юу? Тэр чинь Амбгаа хааны охиныг зохиж унаа. Тэгээд нутгаасаа ерөнхийдөө зугтахаас өөр аргагүй болж байгаа үстэй. За. Болохгүй мөнөр. Тэгээд гүнж оролцчихсан гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө бүр юу авчирч ийсэн гэд битсэн мэлээ тэр өрөг тонхог тамаг дээр ийм боолууд Монгол боолуудын арьсаар тамгатай арьсаар хийсэн савхин одоо тийм савхин хөрөм дээл. Тэгэхээр маш их боолуудыг харсан гэж байгаа байхгүй юу? Эмхтэй харсан биш оршуулсан байхгүй юу? Оршуулсан одоо нөгөө баг амиа орлох тэр имийг бэлтэж өгсөн. Яг үнэ. Тэгээд тэрийг одоо яг Тэмүүжин одоо Чингис хаанд өөрөө өгсөн. Ийм боолуудын ийм байд юм биш үү? Бид нар хичнээн өөрийнхөө мэдээллээр ингээд Тэмүүчинд хэлэхээр өөрөө боол болж үзээгүй тэр Тэмүүчин ч бүр өөрөө боол руу ачигдах байгаагаа мэдчихсэн ч Тэмүүч ойлгохгүй байхгүй. Тэмүүчин хулгайлагддаг да. Тайжуудад тэр чинь аваад алтан улс руу боочлох гэсэн байхгүй юу? Татар төгөн заяа. Эхлээд тайжууд нэг үнэн чи итгэл бишрүүлгээд ингээд янз бүрийн улс төрийн гэрээгээр Тэмүүчиг татар төгөн. Татар ч нөгөө Тэмүүчиг чи алтан улс руу зарна. Алтан улс нь цаашаагаа тэр ашигт боолын орон зайлуу Тэмүүчиг зарна. Яг энэ үзэгдлийг тэр өөрөө биеэрээ туулсан ч даанч боолуулах юм аа. Замдаа азтаагаар таслагдсан учраас ойлгохгүй. Тэмүүчин. Ямар ч тач нэг юм болсныг нөгөө туулсан нэг хэдэн хоног төмөр модон шоргоо зүүснээрээ нэг таамаглагч хизээч тэр боолон зовлон ойлгохгүй. Би бол нүдэрээ харж исэн хүн байхгүй. Ойлгож байна уу? Би тэгээ нүдэрээ харснаа ярьсан ч нүдээр үзээгүй хүүхдэд хэлэхээр байдгийм байна гэдэг жаахан итгэл үнэмшлээс өөр юу ч тарахгүй. Тэрийг арьсаар үзүүлж байгаа их биетэд хүний арьс тэмтэрж байгаа тэр Тэмүүчин чинь ойлгох байхгүй.
Ялгаа нь би зүгээр үлгэр яриад тэр бол баримт үзүүлээд байгаа юм. Ухамжтай юм. Та түрүү нөгөө ихэнд хятад хэл мэднэ гэдээ ярьжсэн. Би хятад хэлэл мэднэ. Тийм. Тэг яг одоо бол над сонирхолтой байна л яг өөр хаанаас ч одоо хятад хэл сонсох боломж олдохгүй баг. Танд яг хятад хэлээр юм хэд үг хэлэх ч юм уу боломж байдаг болов? Үгүй хэлэхгүй. За. Хэлэхгүй. Ягаад? Хэрэлдэх шалтгаангүй учраас. Хятад хэл хэрүүлийн хэл гэж юу? Би хэрүүлийн зорилгоор сурсан. Тийм болохоор уурлахаар гарч ирдэг үг байхгүй юу? Эсвэл согт үед. Өөрөөр хэлбэл энэ амгалан үед би нэг ч үг санахгүй. Жаахан уурлахаар та нэг гадаадаар ингээ хараад урсгаад байдаг штэ. Маш ихээр санаад. Тэгээд ингээд уурлах тусам тэр үгс хэлчих ингээ санагдаад байдэн штэ. Тэгээд би асар бухимдалтай орон зайд тэр хэлийг сурцсан учраас яг тэр бухимдлын орон зай руу орж ижил тэр хэлийг сандаг. Хятадаар одоо хуц гэж яаж Хурцчин амт. Гэхдээ тэр чинь нөгөө нэг солонгост нохой гэж хэлэхээр доромж болдог шиг өөрийн гисэн одоо хараалын үгнүүд байгаа штэ. Жишээ нь одоо манай Монголд бол нэг би бинийг баас гэж харахгүй штэ. Тийм. Тэр тэгэхэд бол хятадчууд би бинийг баас гэж хараадаг байхгүй. Ойлгож байна. Тэгэхээр нөгөө нэг тэр улсын нөгөө өөртөөх нь туулсан түүх тэр хараалын үгийг бүтэн штэ. Бастай л. Яг бас ер нь асуугүй л ахын шинжтэй нөө зөндөл байна л та. Тэгээ яг одоо нэг хэл ярьж байгаа болохоор хэлээ яриад ингээл. За тэгээ ингээл өндөрлөө. Бодохыг нь та бод. Ярихыг нь би ярьлаа. Авна уу байна уу надад хамаагүй өөрийнхөөрөө бай. Зөв үү тав уу? Тэгэл болоо.